Паналистууд шиг ярих зорилготой байна. Надад дэмэгтэйч рүү орохж яхаа айгаад байна гэж. Яг ингээд амьдралаа дагаад хажууд нь ингээд нурууныхын хойно очиод нуугдчихад аваа явчихаар төрлөж юм. Тийм гоё залмаа. Энэ хоёр барыг би бол яана яг өмсөлцгнээ гэж хараад хэлцүүд парадайс явах хэмжээний сэтгэл нь тэм тайвшрал байгаа байхгүй. Яг ийм төрлийг ойлгохгүй би л энэ донд би л хамгийн хөөрхөн залуучууд бүгд л намайг энэ жилийн Валентин ямар авах болж. Hi, Сэно подкаста тавтай байрал. Эми байна. Yes you. За юу вэ? Тайван сайхан за юу вэ? Тайван юу болов? Сонин сайхан. Сонин сайхан хүн байхгүй ажиллал энэ да. Тийм. За юу яасан? Ойлооч яалаа сүүл 4 хүүхдээ аварсан байгаа. Амар удаа яриу санагдаад юу яаж хэлдэг бүр мард тэрний өмнө юу ярьлаа? Зүгээр оноо бадсан. Тийм. Тэгээ он бадж дуусны дараагийн хоёулаа янгаар тийм. Гэтэ хоёулаа бол өнөөдөр чи Stranger Things ярина гэж тэр юм дээр ярьсан байдаг юм. Тийм штэ. Тэгсэн чи уустаа яра өөр юм үзээд байна. Тэрийг ярихгүй урдуур нь оруулахгүй болохгүй юм байна. Ахаа тэгэхээр за Stranger Things-ийг дараа нь ярих гэж бодоод өнөөдөр бид хоёр ийм хөөрхөн битэж үлдсэн. Паналистууд шиг ярих зорилготой байна. Тэгээд юу яах вэ? Жох эмгэгтэйчтэй болох гээд хоёулаа эхлээд эрэхтэйсэн ч юм эмгэгтэйгээс ч юм уу эсвэл нь таалагдаа өгч юм яг нэг дэж хуваарлаж ярих уу? Харин тэгэхээр яах юм бол за юудсан тэгэл нэг нэгээр нь хамгийн эхнээс нь ахуулаад энэ дээр байгаа нэрүүдээс нь ахуулаад тэр санаад санд гэрч хүү. За тий. Энэ дээр чи эхлээд баг эрэхтэйчүүд нам шүү. Тий. Тэгээ дараа нь эрчүүд эмгэгтэйчүүд наа. Тэгээд за тэгвэл энийг гаргат. За эхний хүн Шин Хён уу гинэ. Нөгөө back одоо паналистууд хэлээд monster гэдэг. Амар юм back. Энэ яг за анхны харцаараа хамгийн таалагдсан залуу чи хин? Яг хамгийн эхний эпизодыг хараад энэ гоё залуу байна гэж бодсон. Надаа Сүбийн болохоор хөөрхөн санагдсан. Хин нь болохоор Сэнгил нь болохоор яг нэг bad guy төрлийн. Гэхдээ амар царайлаг, гэхдээ амар тийм bad guy төрлийн л guy энэ л гэж санагдсан. Яг хамгийн анх нүдэнд ингээ нэрээс шууд цээжлэнлээр тэр Сүбийн Сэнгил хоёр юм байна. За хоёул энгийн нөгөө нэг юу яа. Нэрээр нь дуудахгүй хоч үйдэх үү? Тэгвэл бас гоё юм байна. Одоо monster гэдэг шиг. За тэр бол monster-ороо. Сэнгил ч bad guy болчихж байгаа. Bad guy гэх. За monster-аас эхлэе. Надад болохоор яг ингээ хамгийн анх харахад миний type-ных. Тийм үү. Тайпных ч гэж яхад хараад угаасаа нэг юм дөлгөөхөн байрын даруу хондоо байж мэдхээр тийм харагдсан байхгүй яг нэг дуу цөөтэй нэг эр хүн байдаг да Монгол эр хүн гэдэг шиг тийм vibe өгөөд захгүй эхний бүрэг ингээд байж байгаа нь тэгээ гар мараа зүсчээд зүгээрээ гэл тэгээ жас солгоо молгоо гэл тий би солгоо гайс дуртай солгоо байхад яг юу л гоё дээ солгоо арай өөр сэтгэл юм санагдаад. Тийм үү. Бас нэг гоё. Солгоо хүмүүс юу амар тийм өврүү санагдаад байт юм аа. Арай тархины нөгөө тал нь зэрэг мэрэг ажилдаг ч юм. Тийм. Энэ яг хүмүүс солгоогаар гэдэг. Яагаад солгоогаар нь юу тийм спешиал юм яагаад тэрийг хавьяас гайхаад. Чи таньдаг хүмүүсүүдээс солгоонуудаа бодорой. Манай нөхөр солгоо штэ. Тийм дээ гоё гоос дээ. Мэдгүй хоол итгэж чи наанаас би наанаас тохоо ингээд дэлгэж байна. Мэдгүй нэг тийм жонцгоор шинэ. Тийм болохоор би энэ залуугаас амар гоё хэлж ийсэн. Би хаан ч гэсэн дайжгүй царай зүсэн ч гэсэн нэг тийм too much cute face дүүн би нэг амар тийм дуртай шахгүй. Ингээд яаж солонгос baby face дээр гоё тийм нэг дургүй яг нэг эр хүн шиг л царайтай зөв төрхтэй гоё инээдэг байж байгаа амар хөрх инээд юм л тэгж бодож ийсэн. За дараагийнх нь дараагийнх нь надаа яг анх хараад ясан одоо эндээс хараа санаж штэ. Тэгээ жүүс жижиг амар нэг юм ингэж авах гэж байгаа. Comedy guy ёо. Тэр энэ чи comedy guy гэдэг байна штэ тий. Надаа тэр амар хүүгээ харангуудаа л бүр инээ төрөөдсөн ингээл яг юм амар юм сэрзинстэйг надад болохоор анхны юугаар болохоор ингэж орж ирчихэл нилээ яриа хөөрөөтэй нэг тэгээ тийч ингээл марцганаал яваад байдаг нөхөр энэ гэсэн чи үгүй байсан тий. Нөгөө манай Монголын тэнгисийн иргэн нөгөө хинтэй хонголтой адилхан. Яг байгаа байдлын өрн төстэй харагдсан. Тэгэж нэг юм дотоод ертөнцтэй хүн шиг харагдсан. Хамгийн анх орж ирж байна. Тий. Надад тэр бас тэжүү санагдсан юм биш үү? За. Тий. Дараа нь чамд тэгвэл энэ таалагдсан юм тий? Хамгийн таалагдсан юм байна.
JJ-ийн хөөрхөн байгаа. Тэгээ нөгөө манай bad guy гэдэг сон ил шүү дээ. Сон ил юм уу? Сэngэл бол надад анх ихний югаар юус таалагдав. Анх эрэхтэй ингээд ийм юмас айцсан жоох хөвч ингээд сууцсан шүү дээ. Ингээд бэлцээд ганцаараа нэг болон тэг яаж бүх эмгтээчүүд нөгөө талнаас суувал ингээд суу. Тэгээд ингээд харчаад яг ингээд нөгөө шууд насны яг мэдгдсэн. Би энэ тэр энийг бол угаас амар жоохон байгаа юм байна гэж готоод тэгээд нэг таалагдаагүй. Одоо яг яванда дайчгүй шүү гэж бодож байгаа. За. Тэгээ надад таалагдаагүй нь энэ хин бэ? Нүдний шилний газар ажилладаг. Нэг сонио үгээс энэ ямар сониг аяал гэж бодсон. Анх орж ирэхдээ тэр шорттой орж ирдэг тий. Тэгээ нэг улаан ванстай жил улаан конверс ванс байсан баха тий. Бараг салаатаа тавьчих байгаагүй юу? Ари үгүй л. Улаан ванстай зэнийг ингэ зинхэр ийм шорт ийм цамцтай амар жоохон хөвчиг тэгсэн ингэ нэг дэлдэн чихтэй. Тэгээ ямар зүрсэл настай ямар би бүр энэ ямар стилгүй байгаа гэж бодсон. Тэр өстө таалагдаагүй. Тэгээд тэр нөгөө нэг саяны хоёул энийг чинь жүжигчин гэсэн юм хаажи юм хөөжийн нэг нь болохоор ямар гэлээ. Энэ бас ерөөсөө ингээд ихний хитэн эпизод ерөөсөө яваагүй те. Юу хийж гэнэ үү? Одоо энэ ардуур ингээл тий хамгийн бага скрин таймтай байгаа хүмүүсүүд эрэгтэйчүүдээс хамгийн бага скрин таймтай байгаас угаасаа нэг л эмэгтэй рүү гэл байгаа шүү дээ. IT-гээр ажилладаг залуу. Тэгээ угаасаа яг нэг IT нар ч нэг юм дараахан мэдэн шүү дээ. Нэг дууд суудуудад тийм л санагдсан. Анх тэгт орж ирж байгаа харахад бол хөөх царайлаг юм биш үү? Гэмээр яг нөгөө эрэгт солонгосуудын дуртай дүрх байхаар би солонгос хүмүүс нэг нүх бах таа гэж бодсон чинь эсэргээрээ хинч бараг бодоод байгаа даа шүү дээ. Тэгсэн яг нэг кино менүү элдв янзын шаван дээр гүлэг шиг тийм залууч тийм октод дуртай. Октод ялаар муур шиг гэдэг байна. Тэгээд энэ гүлэг шиг төрлөл залуу гэж харагдсан. Яг тийм биш шүү. Тэгээд за манай American Boy Санхун. Энэ бол алж ийна одоо сошиалар бол алж ийна тий. Тийм карьер нь амар юм биш тий. Мэдлэг боловсролын хувьд бол энэ дээр юм ба. Би угаас энийг анх орж ирэхдээ яг тэгж утсан зэ. Угаас хамгийн зарим үтэн нэсэхгүй. Хамгийн ингээд нүүрний парфорс хамар чи бүх юм ингээд sorry. Хоёул нөөс эднэр сонсохгүй гэж монголчууд сонсдог. Яг ингээд нөө бүх хүмүүстээ бас үзэл санаа нийлэхгүй магадгүй шүү дээ. Тэрийн бас үүний ихтэй сонирхдаг тайп өөр ингээл үзлээд өөр юм чи. Зүгээр надад энэ бол яг хизээч миний тайп биш. Ингээл царай зүрх үнэхээр царай. Тэгээд вай царай муутай залуу байгаа юм бол гэж бодсоохгүй. Тэгээд тэгэхээр энэ одоо нэг бол амар карьертай нэг юм нөхөр байгаа юм байна да. Тэгээд англиар яриад эхлэнгуут нь за угаасаа солонгосуудын англи хэл нь цэвэр ингээд нөгөө дуудлах нь гоё байх тусмаа энэ чинь бүр нэлээд American Boy байгаа юм байна да гэж бодчихсон. Яг тийм болж таарсан. Миний бэкграунд нь 2002 оны үеийн өвөө нэг лөө ерөнхийлөгч байсан гэсэн. Тэгээ одоо сарын орлого нь за би өчтөр харсан юм аа. Сарын орлого нь баг 100 хамгийн хайдаа $100,000 олох боломжтой гэлөө. Трейд хийдэг гэж тэгэхээр тэгсэн чинь одоо нэг хүүхнүүд чинь шуураад байгаа цариамаатай гэсэн мөнгө олдог гэсэн чинь мөнгө олдог байлаа гэхэд энэ чинь одоо юуны болзооны шоуун дээр энэ чинь өөрийг гаргах хэрэгтэй шээ дадаад. Тэгээ надад нэг юм зүгээр ингээд яг өөрөөгөө энэ нөгөө нэг юун дээр ямар ан дээр танилцуулж зах тийм санагцсан юм. Эго өндөртэй юм гэж бодсон. Царай муутай ч гэсэн өөрийгөө угаасаа мөнгөтэй төгрөгтэй, арга гэр сайтай. Тэгээд яг солонгос охтуудын одоо хамгийн их сонирхдаг төрлийн хүн гай явахгүй арга гэр сайтай мөнгө төгрөг савлдаг боловсралтай Америкт байдаг. Тэгээд солонгос охтууд яг өгтгөл төрлийн гай. Тэгээд эго амар тулцсан юм гэж бодсон. Тэгээд ингээ царай муутай да ерөөсөө яахгүй би угаасаа л ингээл нэг тийм болохоор надад амар жоом угаасаа таалагдах байгаа. Надад энэ нэг таалагдах байгаа. Хүмүүс өөртөө ихтэй санагдав. Энэс таалагдаагүй. Уусаа тайп бол биш. Эго нөгөө сүлд орж ирдэг байгаа шүү дээ. Тэр чинь Netflix-ийн кинонд олж ирсэн тэрийг үзсэн үү? Үзсэн. Би яг тэр киног үзчихсэн. Би орж ирэхийг хараад энэ залуу байна гэж шууд танаад. Би болохоор яг тэр киног санагдсан тийм чинь юун дээр тоглоо, юун дээр харсан залуу байл гэж бодож дараа нөгөө хүмүүсүүд кинон дээр тоосон гэж санаад. Тэгээд энэний төрх нь болохоор нөгөө нэг тийм бүлэг шиг одоо зөрхтэй бол биш. Яг нөгөө нэг юм пикап одоо нэг юм bad guy-ийн дүртэл тохиолохоор кинон дээр угаасаа солонгосын bad guy нэр иргэжүүд нэг юм хөдөлгөтэй дээ шүү дээ. Тэгээд дээрэс нь яг юм мод төрхтэй амар нэг юм хөмсөг төрлийн харагдаад. Тэгээд би тийм болохоор октод энийг төрөхгүй.
тиймээс энэ би хаа гоё одоо хүн болгон л одоо энэ охтууд бол хин нэг жүжигч гэдэг мэдчихэл байгаа шүү дээ. Би минь таньж байгаа. Тэгэхээр мэдж байгаа мөртлөө энэ лүү яга охтууд ингэхгүй байх гэж бодохоор би амар нөгөө нэг мож доо байж магадгүй ойртохгүй байгаа юм байна гэж бодсон. Би тэгэж бодсон. Энэ бас таалаад уулын харахлаар царайлаг залуу би ихтэй давхраатай нүдтэй залуу дуу. Тийм үү. Ерөөсө таалаад. Яа ингээд одоо сая сүүлийн дугаар дээр нөгөө юу тэмцэн дээр ялаад явсан шүү дээ. Тэгээ пул дотор ингээд би нүгийг харж байгаа. Надад тийм нэрхтээ нэм давхраатай нүдтэй залуу яг тийм харснаа бүр ингээд тэр харцнаас би ч гэсэн нэг айхаар ингээд юус ингээд давхраатай нүдтэй өнлөө би нэрс ингээд ай контакт хийж чаддаг юм. Дэлж надад тэрийг хар бүр өмнөөс ийчээ бүр зурагтаа үзэж чадахгүй. Тэгээ мустаар бол энэний тэр сүүлийн тэмцэн дээр бүр ингээд амар нөгөө парадайс руу явах гэдэг чинь бол амар байсан. Респект. Тэгээ насны хувьд бас юу байгаа ах л гэж бодсон. Тийм шүү дээ. Энд чинь манай хамгийн хөгшнөн тий 92 оны. Тэгээд дараа нь манай нүдний шилний залуу юм байна шүү дээ. Тийм байна. Тэр чинь 30 тань байна. Тийм байна. Хамгийн багтай нь бага настай нь Сүбин. Тийм залуу. Тэгсэн мөрчлөө надад синил хамаагүй залуу санагдаад. Харагдсан нэг насаар дүүл юм л да Сүбин. Сүбин ямар нэр хүмээ бүгдөө чиж хоёлаа. Надын л нэг гүлгшгүй юм. Гүлгэй хөрхөнжтэй энэ хоёр IT-тэй. Тий, энэ хоёр юу н хоорондоо их төстэй юм шүү нэг байгаа байж. Яг нэг солонгос ирчүүд юм. Гэтэ ингээ солонгос ирчтэй хүмүүс нэмтэй нэг харахад хуцсны сансар нэг юм турахай нүүрэн жижиг ингээ нүрээ нэг дандаа энэ кремстэй шиг байгаад байгаа шүү нэг нэмэгтэй л. Тэгэл ингээл топо тал бүгд л амар юм. Өөртөө арчаа таваа. Надад дэмэгтэйч рүү орохж байгаа айгаад байна гэж. За тэгвэл Минжигээс хэлж гин үү? Минжи энэ чинь дуган зайн гүлэн тамирч алуу. Тийм 400 м их тэгээд би гэхдээ юу яасан? Минжиг анх харахад энийг тод сонихгүй байхдаа гэж бодсон ирчүүд. Тэгэхэд би ингээд хамгийн ихний нөгөө нэг санал асуулгаараа хамгийн их хүмүүс нөгөө атракт хийгээд тэгээ нөгөө парадайс явахаа сонгосон шүү дээ тий. Тэгэхээр би гайхсан. Би яг Минжиг өөрөө гайхаж би ингээд байгаагаас. Яг тэр миний төсөөллөөр солонгос гаудын одоо хөөрхөн гэдэг царай биш. Тийм дандаа нэг цагаан царайн дуртай гэдэг шүү дээ. Тийм тийм хамгийн бор биетэй. Тийм байсан тий. Тэгээд бактуу байсан шүү дээ. Ер нь бол хөл гарна тий. Гэтэ бас амар гоё санагцаа. Ер нь бол гоё. Би Минжидээ бол дуртай. Анх хараад бас жоохон царай муутай яана энийг хүмүүс таахгүй байх үү гэж бодчихсон чинь тоосон. Тэгээд ер нь гоё би дуртай. За дараагийнх хараа. Тийм характер нь ер нь ч гоё юм билээ. Амар гоё шууд хэлхий гэсний хэлчихдэг. Тэгээ яг надад Минжигийн сүлд юу яасан? Амар тамирчин хүн байж нэмэгтэйчдийн тэмцээн дээр шүү дээ. Тэрнээ жоохон айгаад байсан. Тэр эсвэл шоуны зүгээс яваалаа. Тэгээ би за жоохон байж ярий. Санаараа заяа тэрийгсээ. За гоон юм шүү. Гоон юм байна. Гоон юм уу? Гоон биш юм. Энэ яна яаж дуудах юм бэ? Солонгос дээр энэ л гэсэн байх юм. Тэгэхээр гоо энэ ч юм. Би чинь энэ бол гэхдээ хөөхөн анх хараад нэрээ хөөхөн гэж бодсон энэ байж магадгүй. Яг бус нь бол бүгдээрээ урт үстэй. За. Энэ богино хүмүүстэй надаа амар бусдаас арай онцгой юм байна гэж харсан. Тийм. Угаасаа гоён анх олж ирэхэд амар хөр гарсан. Тэгэл угаасаа одоо хүмүүс амар секси гэдэг байгаа шүү дээ. Би нэг угаасаа би ямар их угаасаа хэлж амар секси өдрөх байна. Угаасаа солонгос угаасаа солонгосуудын хамгийн нөгөө нэг секси гэдэг эмэгтэй төрхөн юм байна да. Би бодсон. Тэгээд би энэ нь л яг муур шүү. Тийм тий. Надад яг байгаа байдал яг л муур. Ингээл нэг юмтэй. Нөгөө нэг хөөрхөн инээдэг гэдэг байгаа. Хүмүүсд яа тийм хөөрхөн инээдэг гэдэг байгаа бол эхлээд харахад юугаар гэж сүултээ тасчихжээ. Сүултээ үнэхээр энэ инээдэг нөгөө би гэхдээ надад таалагдсан би тэгэж инээдэг байхгүй. Үгүй би ингээ бас ингээ байдгаар өрчиж ингэж ярьцаа. Энэ ихтэй ингээд зүгээр энийхтэй хөөрхөн гэсэн чинь олбол ингээ хамраа ингээд байгаа юм. Яг нууд энэгээр ингээ хонхоо маа өвчөрэй тэгэж инээдэг болохоор би надаа яг гэхдээ би ингэж харагддаг юм бахтаа гэхлээр бодчихсон. Яана би бас ингэ харагдав. Тэснэ сүултээ хараадсан чинь өөрөө инээд шийд ингэж бодлоо. Басаад байгаа. Энэ бол зүгээр дэжгүй. Ер нь дэжгүй тэгээд ярсан шоун дээр амар хөөрхөн өөрөг оройлтой дэжгүй явж байгаа тий. Гоё явж байгаа. Надад энэний бие авч явж байгаа байдал ер нь бүх юм амар гоё сан. За анх хараад
За бас яндаа л гэж бодсон. Нэг амар эрчүүдийн сонирх төрөл юм биш байх гэж бодсон чинь уус эдгээр чинь амар дотроо удаан хамт байгаа хүмүүс шүү дээ. Өдөржингөө цаг өнгөрөөж. Тэгэхээр бид нэр скрин таймер хамгийн бага минутын хамгийн гоё сонирхолтой юм харж байна. Тэгэхээр vibe нь бас амар гоё байх гэж бодсон. Тийм болохоор эрчүүдийнтэй хамт ингээд энгийн ч юм уу тийм байхад ижиг үуч магадгүй гэж. Тийм. За нөө сүүлд орж ирсэн хүүхэн амар том нүдтэй. И хаун, Ли хаяно мэдгүй. Яг энийг юусоо мэдэж амжаагүй те. Одоо сүүлийн хоёрын дээр мэдэж амжих юм болов яах юм бол. Тэгээд яг энэ сүүлд орж ирчихэд манай нөгөө нэг бүжигчин комеди гайг аваа явсан шүү дээ. Тэгэхэд бас гайхсан энэний сонголт биш байхгүй болов гэж би бодож ирсэн. Ягаад тэр нөгөө төрхөн нэг бас юм technical Korean охины төрхтэй болохоор тийм л залуугаа сонгох болов гэж бодсон чинь бүжигчин чинь бас нэг өрмөц төрхтэй юм байна ш тэрийг сонгосон. Тэгэхээр ягаад юм бол гэсэн чинь бодоод үзэхээр угаасаа нөгөө дансер тэгээд амар комеди гайг хүн болго ингээ хэлээд таа. Тэгээд хайжаад өөрөө олоод аваад шүү дээ. Хөвчлөлтөө бай, гоё духтай бай гэж бодож сонгосон юм болов уу гэж бодсон. Тэгсэн чинь эсрэгээр бас амар олон одоо ингээ стил ингээ манай бүжигчин лүүн гэдэг шиг байгаа тий. Талтай байгаа дах шиг ингээ солилцоогүй. Тийм байсан баха. Нэг сайн мэддэхгүй байгаа юм нэг. Тэгээд хан ээжийн юм хамгийн хөвгшин. Энэ тийм биш тий. Уг гэхдээ манай атлет Ким Минжи тийм байна. Энэ уул нь хамгийн эхний эпизод дээр Paradise руу явсан шүү дээ. Нөгөө үедээс хамгийн илүү явсан. Гэхдээ л тэгэл тэрнээс хойш ингээ байхгүй. Манай комеди гайч энийг авч явсан. Тэгээд яагаад гэдгийг чи юу гэж бодсон? Энэ хоёр яагаад манай vibe-лаа бөгж бодсон? Бүжигч энэ хоёр. За би одоо марцсан байна. Юу яхаа? Энэ хоёрын conversation уусаа нэг явахгүй байсан санагдаад байна. Өөрөө хүртлэгчээ хэлсэн шүү дээ. Нэг юм сони юмыг харчаад тийм ямар гоё, тийм юу гэж бодож ингээл амар байн байрал тэгэл ингээл гайхаадсан гэл өөрөө нэг яриад. Тэгэхээр би бодсон чинь нөгөө нэг урлагийг талын мэдрэмжтэй хүмүүс, урлаг биш мэдрэмжтэй хүний ялгаал гэж би бодсон. Магадгүй тийм. Тэгээд энэ манай бүжигчин маань яагаад энэ нөгөө нэг юужин ингээм инээдэг таарад байгаа вайдлаад байгаа гэхээр нөгөөх нь ингээд нөгөө цэцгээр ингээд гэрийн юм уу хийдэг гэдсэн чинь нөгөө бүжигчин энэ хоёр юм хоёулаа урлагийн мэдрэмжтэй болохоор vibe нь илүү таарад манай энэ хөтлөгч чинь энэ чинь хөтлөгчтэй тэгэхээр илүү тийм official тэгээд амар өөртөө итгэлгүй антины юм бэлээ. Юус өөрөө одоо бусад эмэгтэйч нь бүгд ерөнхийдөө ингээл амар юм хичээгээд тарсын юус хичээхгүй ингээл хин намаа дуудгалаа нэг тийм хөөс би орж ирэхийг хараад энийг бүр ингээл би залуус руу ингэж хараад ингэчдэг гэж мэгэлээ ярьсан өөрөө танилцуулсан гэж тэгэхээр би инста нэрээ алах юм байна да бүх залуусууд туртай байж магадгүй юм байна да яаж нэг жижигхэн тийм том нүдтэй юм жижигхэн царайтай цагаан яг л нөгөө бас залуусуудын туртай тайп штэ тий тэгэж бодсон чинь тийм байгаагүй. Тэгээ яагаад тийм байгааг нь би бодоод үзэх амар өөртөө итгэлгүй юм бэлээ. Надад л анх харахад тэр нөгөө нэг өнгөрсөн дугаарын нүдээр ингэж хардаг штэ. Яг тэрнтэй амар адилхан харагдадсан. Санжин бүр ингээл хэмлэл ингээл нүдээр ингэж хардаг нэг тэрнтэй л адилхан хүн байдаг ч ёстой байх. Тэр чинь гэхдээ бүр сонирхолтой бас залуус малуус ингээд эргүүлээд яваадсан шүү дээ. Энэ болохоор ерөөсөө тийм биш. Энэ тэр чинь өөртөө итгэлтэйс ахгүй хүмүүдээс хараад эргэлтэлчтэй. Тэгвэл би эмгтэй хүн хөөрхөндөө гол нь биш. Өөртөө итгэлтэй байх нь гол юм. Хамгийн сүүлд манай нөгөө Netflix-ийн жүжигчин Иgoён ирээл тэгээ энийг сонгоол угаасаа амар эмгтээлүүд би авч явж байгаа нэм зөвлөхөн. Шууд энийг сонгоол аваад явсан чинь очингуудаа чи хөөрхөн штеп. Үгүй би хөөрхөн биш ээ. Чи амар гоё юм. Үгүй би хамгийн хөвгшнөө. Энд надаас гоё охтууд байгаа өстэй би юм биш. Уул нь ям загварын юм лээ. Зүгээр шоунд орж байгаа шинэ болзооны шоунд орж байгаа. Тэгээд насан басна гээд нилээ ингээд туршлагатай байгаа илүүд энэ эдийг бодвол тэгэхэд тийм байхгүй байгаа юм жаахан. Зүгээр энэ дээр би ганц л юм хэлмээр байна. Хүн хөөрхөнгийн өнгөд зүгээр баярлаа гэж хэлдэг байгаарэ. Тэр зүгээр өөртөө итгэлтэй тэр үгийг хүлээж ав. Өөртөө наа. Тэгэхгүй ингээд чамаа хөөрхөнгийн илүүгод хутлаа ярьж ин да. Би юм чтэй ингээд байх тусам тэр чинь чамааг өөртөө итгэлгүй юм нэг асуудалтай гэдгийг чинь улам харуулаад зүгээр л хүлээгээд тавчих. Зүгээр л тэрүүгээр өөрийгөө цэнгэл. Гоё үгээр би надад ч хүлээгээд тавчихъя. Би жилээд ах тусна бүр зурагтны хүмүүс сууж чи болооч. Дугаалаач. Зүгээр л thanks гэж хэлчихсэн. Тэгж л одоо суудсан. За тэгээ манай хамгийн young Park Hae-sun уу? Би энийг орж ирэхэд нь хамгийн анхны бодол шүү дээ.
за буруу сонгочлээ гэж бодсон. Надад тэр дресс үнэхээр таалагдав. Яаж ч ямар үнэтэй дресс үү те. Dolce Gabbana байлуу. Яг энэ хэдийн яг хамгийн ихний интро дээр хүмүүс сууцсан хамгийн үнэтэй 7,000 доллар. Йоо би бүр тэгснэ хамгийн авгаалаг, хамгийн том цэцэгцээ те. Тэг хүүний бүр тэг ингээ нэг юм амар нэг юм биеийн муухай харагдуулаад би энийг бол угаасаа амар эсвэл өөрөө нь хамгийн жоохон болохоор жоохон насаа яах гэж тийм жоохон уртай юмсан байна гэж байх уу. Үгүй манай энд ер нь жоохон эвгүй хувцалт юм билээ. Би яг тэгэж бодсон. Стилээ жоохон олоогүй. Тийм нүү яг Канад манад дэсэн Европч байгаа юм болоо гэж бодсон. Тэгээд нэг софт мовтон зөвлөлт мөөлт ер нь жоохон хүнд тийм жоохон хүнд. Ялангуяа эдгээр ч одоо нөгөө нэг инферно тиймэрхүү газар байгаа юм чи ингээд нөгөө нэг Минасу шигтэй нэм силкэн дрестэй ч юм уу те юм нэг жоохон бичи вайптэй далаа эргмэр амгалны те чөлөөтэй дүү байхад амар too much official сорт зүгээл ийм нэг сонио цэцэгтэй юм амар official юм дресс өмсөөл Тэнгууд жоохон хүмүүс шууд өөрөөсөө түлхсэн байж магадгүй. Тэгээ уусаа яриан ч гэсэн энийхээр ёо би бүр анх яг инээдээс ёо гэж. Ингээ юм л бодгоо тэгээд яг нэшилээч. Ингээ тэр нь дуусахгүй. Тэжиг хүмүүс яриалаа тэр инээдэг ямар. Манай панелист хүртэл хэлсэн амар их инээдэг. Угаасаа өөрөө мэдлгүй инээгээд байдаг шүү. Манаас интернет байгаа хүмүүс яриад. За тэгэл хамгийн сүүлд хамгийн их ярих юмтай хүнэл би сүүлд нь оруулсан. Алгасан явж би ч ойлголоо. Минасу хамгийн анхны сэтгэгдэл ямар байсан? Анхнаасаа таалагдав. Анхнаасаа таалагдав. Анх орж ирж байгаа юм бол ингээл оруулаа. Ингээл идэв шүү юм байна. Тэгэл үгүй надад анхнаасаа таалагдав. Би орж ирэхэд нь за энийг шулам гэж бодож ирсэн заяа. Бүр яг ингээ нэг тийм яагаад чи нэг юм байж байгаа санаатай vibe үзэхгүй. Яг одоо ингэ санаагүй юм шиг л байгаа юм л та. Тэгэхээр надад амар дургу. Би анги өнгөрөх тусам дургу басаараас дургу болцсон. Би бүр ингэ 3 дахь анги лөө доосоход лөө 4 дахь анги доосоход би бүр үтсэн ятчихсан. Би яг ийм охтуудад хамгийн дургу гэж бодоод тэгэл одоо хүртэл би энэ нэмэгтэй амар дургу байгаа. Надад болохоор хамгийн эхлээд энэ айгуу дэжүү эмэгтэй нэрж байгаа. Яг л мөр нь амар гоё мөртэй мөр нь ямар гоё ингэж хараад ерөөс гадна байдлаасаа тэгээд ямар ч юу мис ороогүй юм шиг айгуу тийм. Тэгээ мис ороогүй юм шиг бас. Тий нөгөөд нь амар хиймэл нүд дам уруул хам бүгд ингээд ирүүн бүгд ийм вила юм. Энэ л айгуу тийм солонгосоос ийм төрлийн охтууд байд юм байна гэж харсан хамгийн ихний сэтгэл. Тэгээд тэрнээс хойш Маа нөгөө нэг сая сүүл юу хавж уушчихсан тэмдэгцээс нөгөө маа панелистууд гэдэг эмэгтэй юу панелист гэдэг штэ. Юу юм жоохон энэ усан үстэй. Богд. Тэр нь энэс уучлалтгүйсэн нэ official. Бүр албасараа. Тий. Ягаад тэгэхээр Минасун ингээд панелистууд ингэж зургатаар намайг одоо хамгийн их ингэж зажилж тээ. Өөрөө тийж комплимент юм уу? Тий. Тэнгууд манай панелист эмэгтэй маань officially албасаар Минасугаас хэтэрхий too much reaction өгчөж уучлаарай гэж гуйсан гэж. Тэнгуудаа бүр тэгж гуйхад production team биш тий одоо тэр нэвтрүүлгийг дээр бүр шаардсан панелистаас. Every time ирэх болгонд нь энэ Минасуудэр жоохон реакц өгөөд шүү. Гэтэ яг миний бодлоор би яг тийм реакц суужсан. Яг гол тийм байсан. Яа гэх нүфлэг яа гэж яг тийм реакцтэйсэн болохоор надад эсрэгээрээ гой санагцсан. Юм бол панелистууд нэг бүгднийг зөвтгөөл гой талаас нь тайлбарлах гал гэдэг штеп. Гэтэ энэ дээр яаж чижээгээд Үнэхээр нуу чадахгүй реакшн. Тийм хажуудаас суудаг нөгөө бүр нэг эмгтээлэг панелист гэдэг чинь даг юм. Би тэр ихч амар дуртай байхгүй хамгийн зөөлхөн хамгийн юмыг ойлгож ингэж гоё үзгээс нь гаргадаг. Тэр ихч хүртэл ингээд no comment бүр ингээд суцахгүй тэгээ бүр ингээд нөгөө чи зүгээр би ойлгохгүй юм. Яг тийм реакцтай бүр ингээд хин чинийг зөвдгөж чадахгүй байсан. Тэгж яагаад өөрөө одоо өөрийнхөө хийсэн үйлдэл дээр санаа зовхгүй жиж надаас уучлахгүй гэдэг бол гол. Харин энэ дээр бол нэг ярих юм зөндөө байгаа зөндөө. Харин тийм. Тэгээд надад болохоор ингэж санагдсан. Энэ юун дээр Минасу дээр болохоор юу яадсан юм чам. Юу гэдүүлээ. Амар юм шууд сэтгэлээ ингэж чи надад таалж ингэж ил яваадсэн шүү дээ. Солонгосчууд ер нь Азиуд нэг тийм ил биш шин Америк төснөөрөө энэ соёл нь ийм юм багтаа гэж өмнө бас өвдөх гээд ойлгоод үзээдсэн. Гэсэн чинь бас тэр чинь бас нэг бодлын
бас ингээ дотроо бодгоо ингэж хэлэх нь бүдүүлэгч гэсэн өөрийнх нь бол айгүй амар төрлийн хүн юм байна л гэж. Ер нь бол бүдүүлэгч нэгээд чи надад таалагддаг гэснээр ингээ тэр нэг campfire дээр ингээ сууж байгаа. Тэгснэ ингээд за тэр нь тэгэл ингээ хам багтсан ингээ 3 төрлийн гайд ингээ очихлаа. Би гэтээ яг тэрнэр би өмөрж байгаа нь яг Америкт өссөнийх л хаадаа л гэж үзсэн. Америк шоу бол энэс ч илүү байх гэж би бодсон. Тийм бас тийм байж магадгүй. Тэгэхээр гол нөгөө нэг юм зингсэн байхгүй. Тэгэхээр нөгөө нэг тэр галын энэ тойрог үүсгээс өмнө сүбинтэй нөгөө нэг бодол гал амар хөрхэн цаддаг залуутай амар хөрхэн баялаад ах шиг байсан шүү дээ. Тэр хоёр парадайсаас ирээл тэр нөгөө галын тойрог боллоо шүү. Тэгэхэд би яг бодсоохгүй. Зүгээр л сүбин хажууд ноч суугаал ингээл. За яг хоёулаа ингэж би нэг хараад би цаана очиж суудсан чи минасун ингэж тэр за энэ хоёр л яг тэр чигээрээ минасун энэ хоёр ингэж хоорондоо л уучраа орлоод явцсан бол минасууд бүр ингэж ямнөө комик бүр амар гоё эмхтэй ингэж дүүнэхээр тэгж байгаа тэр тойрог ихэлснээс ахуулаад хоёр залуугийн гол суугаад тэгснэ энд нь чи ингэж маа бэлтэнтэй кинэтэй амар нөгөөдг нь ч баг ингэж сонирхол харин тэгснэ нөгөө хажууд талд нь сууж илаа нөгөө талд нөө сонхоо сууж исэн юм шүү. Сонхоо хол сууж лөө. Сонгмины хажууд очиж суугаад, сонхоо хол суугаад IT-ийн гар маань байсан болов. Сэнгэлжин хол ээжсэн шүү. IT-ийн гар байсан болов. Магадгүй. Тэгээд уул нь бол яг минаас бол яг ямар шоунд оржсэн амар мэдж байгаа санагдаад байна. Эсвэл хүн болгондоо л уул нь болцох ёстой шүү дээ угаасаа л. Гэтэ тэрээ хитрхи ил тодлоо явчихжээ. Тэгээд нөө хоёр тулаа хөөсөн хоосоо хатна гэдэг шиг л. Надад зүгээр тгий санагцахгүй. Хүн болгоны ингэж минаас үг зүгтгүүд байгаа шалтгаан гэсэн чинь танилцах шоу штэ. Хосоо олгож байгаа штэ. Тэр хүн болгонд танилцах зүг штэ яа гэж ингэж. Хүн болгонд танилцах зүг штэ гэж хэлээд захгүй. Тэгэхээр танилцах зүг. Тэгэхээр бүгд л танилцахтай айтайхан ингээд нөгөө хүнийхээ сэтгэлийг бодоод би энд чамтай танилцчихсан нүдэн дээр нь шууд хувраад ингээд явахгүй энэнийхээ ангилжэл за би ингээд эвтээх нэртэй ингээд хүндэлж харьцаад тахад энэ минасууд өөрөөс нь өөр гинж хамаагүй биш бос хүний филинг хамаагүй биш нүдэн дээр нь шууд өөр залуутай дахиад нөгөө хүн чинь за энэ бас сонирхолтой юм байна гэж тэгээс дахиад нэг залуу нүдэн дээр нэг нөгөө хэд бүр ингээд хараад ингээд төөрөөд юу бол бүр ингээд тойргоор ирээд асуулт ирэх тойл нь тэр бүр ингэж амар хурдан хуурж байгаа сэтгэл онцтой. Тэр амар. Эсвэл энэ амар дорломтой эмхтэй байхаа. Би л бүр яас. Хизээч ихтэй Монголд ийм эмхтэй байдаг боллоо ч гэж. Яг мэдгүй. Яадаг бол гэж. Мэдгүй. Тэгээд мэдгүй. Ястаа тэгээд сүүлийн сүүлийнх рүү орчихлоо бүгд басна. За. Одоо тэгвэл юу ярих вэ? Зара. Одоо юу ярих вэ гэдэг? Бүр хосуудыг ярих уу? Эндээс чи хамгийн таалагдж байгаа хос бүтчихээсэ гэж бодож байгаа хос нь юм бэ? Одоогийн байдлаар уу? Одоо нөө говны араас ч 3 гайг өгöd байгаа шүү дээ. Тий. Гоёно. Тэгээд манай коуч нүдний шилтэй. Тэгээд нөгөөх маань Игон жүжигчин 3 байгаа. Тэгээ энэ 3-аас болохоор надаа бараг жүжигчин л дээр юм шиг санагдаж байна. Яа гэхдээ энэ 3 нөгөө тэмцээнд эргэжтэйчүүдийн тэмцээн дээр амараас тэ 4 аюулцсан чи 3 гоёны араас гүдчих юм. Тэр бол амар эсэ. Гэхдээ яг одоо энэ 3 дээр ингээ бодом тэр сүмийн болохоор яг энэ хоёр ингэж вайдлаад байгаа гэж бодож байна. Надаа энэ болохоор хитрхи мэдгүй бай. Өмнөх шоуны юунууд дээр ерөөсөө ерөөсөө би харав. Ингээд одоо энэ говнт ч нь болохоор өөр хүмүүстэй ингээд одоо ингээд яриа хийж хад дуусч байна. Одоо хоёлаа би чамайг аваач гэх ингээд шууд ингээд авч явал эсвэл ингээд яриа өрнөд байгаа нь ингээд амар хичээж байгаа юм болов. Гэтэ мэдгүй надад л энэ ерөөсөө таалагдав. Сүүлд энэ хоёр дээр 4 цаг бараа ярьчлаа гэдэг шүү дээ. Гэхдээ 4 цаг ярьсан хүмүүс ч үгүүлдэг гэсэн. Гэхдээ тэгж удаа яриад байна гэдэг чинь эмхтөө нөгөөний панелистууд хэлжсэн таалагдахгүй гэдэг юм. Сухуулахгүй яаж яаж гэж өөр таалагддаг залуугаа яриа л яваадсан юм шиг. Тэгэхээр тэгээд өглөө нь хар өглөөгөр энэ хоёр чинь босоод алхачихж байгаа. Тийм байсан. Тэгэнгүүт би яг ингэ за вайдлал байгаа юм байна да гэж үзсэн. Чөлөөтөө яриад би ингэсэн байхгүй. Одоо ганд болцсон залуу миний дуртай байсан гэдэг байгаа шүү дээ. Энэ яагаад болоогүй гэдэг шалтгаан чи угаасаа жижигд эхэлсэн шүү дээ. Шууд баг үргэж байгаа хайтаа ингэ арай л энэний хайрын хилэмж ингээ хүрэх юм байлаа. Бүр арай л авир хүрээд тэр нөө хеликоптерт сууж ахтай бас
Усмс ингэсэн байлоо. Яагаад гарын ингээд хоёулынх нь хэмжээ гарын шууд ингээд сууж. Тэгсэн шууд хөтлөө авч сууж муугаад тэгээд амар шүлэглэж мүлэглээд уус аваачиж өгч чадахгүй байснаа. Гинэт парадайс руу явах болсон чинь хөтлөж мөтлөөд амар чухан болоод тэгээд тэрэндээ гайхаа байжсэн чинь очингуудаа чи өөрхөн гэж байн хэлээд тэгэл ингээд байн тоочлоод ингээд хангууд чи танилцчихээн. Надад таалагдчихээн. Гэхдээ ингээд би удаа ингээд таньж мэдчих хахад тэр хүн ингээд амар хурдан их юм шаардаад ирж байгаа байхгүй. Тэнгууд нэг юм аж дантны чимшигтэй айц төрдөг. Өмнөөс нь бараг дарамт мэдрээд чи одоо болон тэхүү гэж хэлмээр санагдаа. Би яаж дуртай байсныг хэлүү чи байж л та жоохон тисчилтэй. Надад бол энэ нэг юм жоохон хүүтэн царайтай санагдаад байна харахад. Нэг үсэн ингэсэн. Тийм гэдэг амар юм бак. Бусдаас амар бакаслууд. Надад юм жинхэнэ ир хүн. Нэнси. Надад санагдсан. Хүүхэн царайтай юм шиг байна. Би ингээд чиний бодлоо надад л хүүт тавигдсан. Надад би энэ хүн намайг хуурахгүй дээ. Энэ хүн ингээд нэг юм одоо шийдчихэл нэг огнол гэж байгаа үстэй тийм тэр мөр амар таалагдаад тэгээд нэг ингээд амьдралаа даагаад хажууд нь ингээд нурууныхон тойнд очиод нуугдчихад аваа явчихаар төрлийн юм. Тийм гой залуу. Энийг харахаар юм итгэл таах, шууд л итгэл таах төрлөгийг илрүүлж төрөөдсөн. Тэгээ яг ийм хүү залуучууд амар хартай байх гэж би бодсон. Бас магадгүй. Амар тэгээд энэний бас нэг сонин надад бол таалагдав. Бусад хүмүүсээс таалагдаад сүүлийн нөө тэмцээн дээр энэ хэнийг ч авч чадаагүй шүү дээ гооныг. Тэгээд парадайс явах надад сонголт байхгүй гэдэг. Яагаад зүм чинь болцох ёстой шоу. Би бол ингээд энд байхгүй гэвэл цаанаас нь хүчээр хэнийг ч хамаагүй авчаа гэж шаардах гэж бодож шүү дээ болно. Тэгсэн яах вэ? Би л амар гоё санагдсан. Надад жинхэнэ миний хүсэл юм. Яг энэ залуу тэр дуртай. Үгүй яг за ганц л нэр юм уу юм. Ядаж нөө явал нэг найз одоо нэг ярьсан өөр нэмтэн зөвөр нэг найзуудаа найз фрэнд зон болоод байгаа хүмүүсд бааш ядаж тэрийг аваад явчихгүй дээ гэж бодсон шүү дээ. Өмнө нэг тийм сизон дээр нэг эмэгтэй гэжсэн чинь зүгээр нөгөө нэг гоё байх гад найзрахад байх гад нэг өөрөө зүгээр ингээд зөвлөөл өнгөрөөл би яах вэ мах уу гэдэг нэг аваа явцсан. Өмнөх сизон дээр хэм блэ. Тэгвэл надад яг тийм л хэлнэ. Одоо энэ үлдсэн хүмүүсүүдийн цагнаар юу юм уу тийм. Тэнгууд нөгөө гаунд ч нь болохоор бүр амар дарамттай болчихж байгаа юм шиг санагдаа санагсан. Яана гэж дөө. Надад тийм болохоор амар л. Одоо энэ хийцсэн байхгүй. Харин гэхдээ эмэгтэйхэн хувьд бол үнэхээр таалагдахгүй гэж бодож байхад ч тийм амар бодлоо. Парадайс дээр хийцсэн. Гэхдээ яага болохгүй гэж. Яага болохгүй л болохгүй ч юм байхгүй л те. Энэ тийш өссөн залуу сонгож байснаас энэ хүнд maybe зүгээр 10 хоног хэрэггүй л гэсэн байхгүй. Энэ хүн зүгээр бүгдийг таниад мэдээд энэ охин энэ дундаас хамгийн гоё юм байна. Энэ охинтой л баймаар энэ гэж шийтгэл ганц өдөр л хангалттай ч юм 2 өдөр ч хангалттай байсан гэж магадгүй шүү дээ. Тэгэхээр хүн хүний нөгөө нэг дурлах хугацааны темп нөр би гэхдээ ийм гайтаг болчихсон. Зүгээр ингээд яг хугацаа таараагүй гайтай. Би хүнийг таньж мэдгэж жоохон илүү хугацаа хэрэгтэй байхад нөгөөч чи гинэт амар ингээд баг хамт амьдрах ухааны юм бэлэн болцсон. Тэгэхээр жоохон ингээд амар хайраа. Яа тийм харилцаа эзэж бүтэхгүй цаашаа. Гэхдээ тэрний эсрэгээр таалагддаг хүн бол бүр амар үстэй. Нэг таалагддаг. Гэтэ анх бол дуртайс. Манай гоён угаасаа солгоо гээл юм дээр ингээл өөрөө харилцаж үзээгүй байхдаа дайжгүй санагдаа харилцаад үзсэн юм биш болоо. Тэр чичирж байгаа юм юмсэн. Тэрөө чичрээгүй энэ яг ингээд чимээгүй дүлгөөхөн хിവэрэ байсан бол гоён. Миний бодлоор гоён дүлгөөхөн л хэрэгтэй өндөртэй юм шиг ингээд тайван байх хажууд. Тэгээ энэ эхлээд яг над шиг төрлийн зэрэг тайван байх мэдрэмжийг өгөөдсөн болохоор гой санагдчихсан. Тэгсэн чинь тийм байх ойлцсон. Одоо сүмний нь болохоор тэр вайба хадгалж явж чадаад байгаа байхгүй ойлгомжтой. Хийдлээ тэрхгүй, хинжчихрэхгүй. Тэгэл ингээл 2-3 цагаар яриа өрнүүлэл ийг нөгөө жүжигчин биш дээ. Тэр болохоор юм муха юм дарамттай too much flirtтэй ингээл тэгэл ингээл хэдий ингээд нэг флирт байгаад энэ хоёрын хооронд нэг байгаа дагаа мэдэгдээд байгаа бид бүгд. Гэхдээ яагаад энэнийг нэгээр сонгохгүй байгаад байгаа вэ гэхээр цаанаасаа нэг тийм итгэл даах төрлийн биш байгаа байхгүй. Яг ийм хүн хүмсэгч юм шиг тий бодлаач юм шиг жүжээд байгаа юм шиг тийм филингийн өгөөд байгаа болохоор энэ нэг биш байгаа даа гэж би басны хувьд чинь бүр 6 ах юм ба шүү дээ тий жүжигчин маань. Биш энэ битээ маань 26 таа илүү 8 ах туу. Тэгээ 4 насны зүрөө нөө сүмийн маань нүдэн шил маань дэж байгаа юм ба шүү дээ. Тийм байна. Зүгээр л яг мэдэрч байгаа филинг гэж чи болохоор
би болохоор сая одоо энэ гурвын болохоор за нүдний шил таалагдахгүй болохоор ядаж жүжигчнээ сонгох байхаа гэж би бодоод сүулт болохоор. Тийм үү. Яг нөгөөх нь яг зүгээр яриа яваад таачсан юм жоо уйтгартай байгаа гэж бодод. Зүгээр л гоё яриалаа. Өөрөө амар сонсдог, өөрөө амар ярьдаг. Ямар тийм юм butterfly мэдрэмж байхгүй яа. Эдгээр чи амар хэм яриадлаа би шинэг сурсан. Яг амар тийм мэдрэмж догтлуулахгүй байгаад байж магадгүй гэж үү. Гэхдээ надаа энэ манай нүдний шилчин бас амар юу шийдэмгүй санагдсан шууд. Нөгөө Paradise-аас жүжигчийн хоёр орж ирэл ирж яхад чинь шууд өөдөөс нь алхаж очингуудаа явъя яри гэ тэг ингээ аваач яахгүй. Тэгэхэд тэр чинь бас нэг бодлын Butterfly жоохон хөдөлж биш үү? Хүй гэд тэ. Тэгэхээр бас жоохон хөдөлж байгаа. Чи болохоор энэ нүдний шилтээтэй нийлчээсэй гэж бодож байна. Үгүй би зүгээр сонгосоо гэж бодож байна. Угаасаа нөгөө манай гандболч шүү. Хэрвээ тэрийг сонгохгүй болсон. Тэгэхээр би бараг энийг юу алийг сонгох бол гэж бодох юм бол жүжигчин биш үү тий? Одоо энэ хоёр сүүлийнхаа нөгөө юу лөө Paradise руу явж байгаа шүү дээ тий? Явчлаа. Яваад ирсэн. Энэ дээрээс одоо яг ингээд шийдэгт амар хэм шийдэгт гэдэг. Яг энэ аим гой байцсан. Тэрийг сүүлийн энэ мөчөд л одоо энэ нүдний шилтэн маань ямар нэг юм одоо хийхгүй л бол энэ чигээрээ байж байгаа. Чи сэтгэл өөрчлөлтөөгүй гэдэг вайбараа байгаад тах юм бол хажууд нь нөгөө жүжигчин бүрс амар хэмээгээд орж ирээд нь штэ. Тэгэхээр нөгөө тэмдэр зүгээр байжсэн энэ намайг сонгоцноо гэж хүлээх юм бол нөө тий. Намайг надад бол энэ дуйн хүүстэй маань жүжигчнээ сонгох байхаа л гэж буугаад байгаа. Ер нь одоо магадгүй яг л нөгөө эрэгтэй чүүдийн тэмцээн дээр энэ маань бүр амар хичээж аваад ялцсан талаар бас нэг тэр мөр амар тооч байсан гэж магадгүй л гэж би бод. Тэр тэмцээн дээр манай гандболчин бити хожоосоо гэж байгаа нь мэдрэгдсэн үү чам надад мэдрэгдсэн шүү. Яг хожоод ахад гоёоны царай нь ингээд бүр ингээд нөгөө хэдийгээ бүр ингээд дэмжиж би ч бити хожоосоо хэрэг хожчих юм бол энэ хоёр яваад энэ баг яахгүй яг бүр дэмий юм бол би бас яг тийж бүр дэмий юм бол бүр аим шиг юм бол угаасаа баг би явахгүй ч гэхгүйсэн гэж магадгүй. За тиймгүүд одоо чинь учир ургаад байгаа инээдгийнхаа учир ургаад байгаа яг. Тэгээ. За манай инээдэг бүсгүй маань хоёр залуутай алийг сонгох дээр бодоод байна шүү дээ. Энэ хоёр хоёулаа шал хоёр өөр төрлийн тий. IT гиг нөгөө ажил төрлөөс өөр одоо компьютер ингээл суулждаг юм байна. Тэгэхэд хажууд нь dancer тэгээ бас яг өөр шиг нэг урлагийн ийм гоё уран сэтгэмжтэй ертөнцтэй хүн байгаа даа шүү. Тэр IT бол хөөргөн царинаас цаашгүй юм л тий. Тэгээ манай IT аваа явуулсан бизнес сая сүүл. Тий нэг авч явсан. Тэгээ сая сүүлд тэр сонгоцсон билүү? Гүцтэй. Нэг л явсан тий энэ хоёр чинь. Өмнө нь нэг явсан байсан. Сая сүүлд тэр явчихсан. Тэгсэн яваагүй шүү дээ. Яваагүй. Сүүлд тэр энэ жижиг тэгээ бүжигчэнтэй явсан хгүй. Тэгээд яг оронд нь бахна тоор талбагдаж өгөөч мөгөө. Амар гоё vibe гэсэн. Амар хөр. Энэ хоёр барыг би бол яана яг өнсөлцгнээ гэж арга марнаас ингээд тавьж чадахгүй. Манай инээдэг чи ингээд орондоо авчихсан. За би шүү дээ. Чи тэгээ хоёлоо ингээд жоохон зугаал хийсэн үүдсэн чи ядарч байгаа юм дээ. Чамтай амарсан дээр хаа гэж мөхтнөө хүртэл ингээд салж хагцж чадахгүй тэгээ ингээд байгаа тийм гоё мэдрээд энэ хоёрыг бол дэмжиж байгаа. Энэ хоёр угаасаа барыг би бинэл сонгох. Тих бах. Тэгээ яа чамтай үерхүүл би 10 кг нэмэх байхаа гэдэг чинь энэ хоёр лөө. Тийм нөө чизкейк аврууны. Тэгсэн чинь паналистууд нь тэгээд таргалнаа жин нэмнэ гэдэг чинь жаргалтай үедэл хүн жин нэмдэг тэгэхээр чи энэ хоёр их гоё ягаан байна гэх. Нэрээ тийм байна гэж бод. Тэгээ манай нөгөө нэг дансер чи нөгөө шинээр ирсэн эмхтэй жоохон яагаад байгаа гэхдээ манай дансер бас нүрэх бах уу. Тий. Ууса фрэнд зонд болцсноо мэдсэн байсан мэдтэй. Энэ хинжин бас хаан игон ч нөө алиг гэлээ. Бит хоёр аягүй гоё найзууд болсон гэд манай дүү шиг болсон гэдэг чинь энийг хэлээдсэн үү? Тийм баха. Тэгсэн тий. Тэгвэл би нэг жижиг даамдураад. За сүүлд их сони юм болсон. Манай нөгөө дэлбэн царамууд чин тэр яалаа. Нөгөө нэг трейдер залуу байгаа даа шүү дээ тий. Дэлбэнтэй. Ерөнхийлөгчийн хүү биш ерөнхийлөгч аач. Тий. Тэр тэгээ хийсэн нөгөө нэг оюутан Канадад сурч ирсэн энэ хоёр дээр нэг очир ургасан. Тий. Чи чамд тэр юу ямар санагдсан? Хин Минжи чин сүби нэг аваа явцсан шүү. Нэмэгтэйчүүдийн нөгөө тэмцээн дээр. Тэгээ би болохоор нөгөө нэг сингилээ ял ингээл хөөж агаад
За синилээ ашгүй аваа явах. Ярилцаж тэрийг аваа явах сүб гамны аваа ингээд тэгээ дараас нөр хийсэн чинь болохоор за энэ надад хэнийг юм болоо гэсэн чинь бус нь за сунхуул биш үү үгүй илүү бас яг тэрийг сонгочдөг. Би яг энийг бол үлдээчихсэн ярихаас та. Ингэж л ярих юм шүү. Ингэж ярьж байгаад авах юм шүү. За нэмэгтэй рүүгээ. Йоо би энэ тэгээд энэ би Минжигээ ер нь амар ойлгоодсан байхгүй. Минжид амар хэцүүсэн. Энэ бүх үе нөгөө нэг тэр нөгөө гал тойр сурдаг дээр хүртэл хэлжсэн. Би ил мэддэг байсан. Нөгөө нэг bad guy-ыг хоёр охин сонирхож байгаа. Нэг нь би нөгөөх нь Минасу гэдгийг мэдж байгааг би л мэддэг байсан. Одоо хүн болго мэдчихлээ. Минасу дуу харж байгаа чи миний хоёр дахь хэлдэг. Тэнгүүтээ ингээд малгаанаас илтал чи юм хийгээд ёо тэгэхэд амар гоёсэн. Гэхдээ би зовлонг нь бүр амар ойлгоцсохгүй. Яа манай Минжиг бүр амар зовж байна. Тэнгүүтээ ингээд тэмцээн эргэжтэйчүүдийн тэмцээн болоод нөгөө усан дотор гүйлж юу яадаг шүү дээ. Тэгэхэд Минжи бүр ингээд бити хожоосоо гэж бодсон. Угаасаа хэрвээ энэ хожхол юм болвол Минасутад нөгөө дээтлэн. Тэгсэн чинь манай залуу хожчоод тэг Минжи бүр ингээд сэтгэл санаагаараа бэлэн болцсон тий. За одоо угаасаа Минасут гэх бах та гэжсэн чинь Минжи гэдэг. Тэгсэн чинь тэрнийхэн шагнал нөгөө chicken гэсэн штэ paradise биш. Тэг онгууд яг Минжигийн нэрийг хэлэхэд Минжи нүдэнд нь нөлөөсөл ингээд цаашаад тэгэхэд би бүр ямар хэцүү байгааг нь ойлгосон штэ. Бүр ингээд амар баярлаад нүдэндээ нөлөөсөө би яг дагаад миний нүдэнд нөлөөсөө гэсэн зөө. Амар энэ хоёрыг гэж байгаа байхгүй юу? Гэлтээсээ тэгж хаад амар хэцүү байсан. Хүн ингээ харж байгаа хүнээ дэмжиж хожуулмаар байсан ч одоо хайртай болох гээд талагж байгаа залууд өөр эмгтэйг сонгохыг мэдж байгаа болохоор дэмжиж чадахгүй. Тэгэхээсээ ингээ хооронд сэтгэл дотор нь ингээд хамгийн сүүлд нь за угаасаа give up болцсон. Тэрийгээ дуудахтай гэж өөрөндөө дуугаад ингээд эмоц нь бүрдсээгүү. Амар гоёс. Тэгээд тэрний дараа нэг чик нээдэж байгаа та. Хэрвээ чи Paradise авсан бол хэнийг сонгох байсан? Минасу гэдэг өөдөөс нараа хэлдэг шүү дээ. Яагаад гэвэл тэрнтэй Paradise авч үзмээр байна. Чик нь бол чик нээдмээр байсан болохоор гэсэн. Тэгэхэд хүртэл ёо гэдэг. Тэгээд ингээд эмоц нь ингээд байхгүй. Тэнгуудаа Минжи бүр хэлээд яваа. Чи явчихаа. Та хоёр яваад үзчих. Тэгээ сонголттой. Тэгэхдээ энэ хоёрын явах хугацаа бол амар олон юм өрнөцсөн байхгүй. Тэр хугацаанд Минжи бүр ингэж тийс чадна тий. Зүгээр л энэ хоёр хурдхан шиг явчаасаа. Тэгээ хурдан яваад нэг асуудлаа шийдээд таалагдж байгаа таалагдах байгаа ойлгочоод нат дээр шийдвэртэйгээ ирээсэй гэж амар удаа хүсэж исэн. Тэгжсэн Минасуг ингээд энэ хэд ингээд гуруулаад тойроо суужсэн чинь Минасу гараад ирэж юмэрэ гэхэд ингээд нүүц чинь ингээд ороо эргээд бүжиглээ гардаг штеп. Тэр бол яа. Тэгэхэд Минжи дотроо бүр яг өвччихсэн заяа. Би филинг мэдээд байгаа байхгүй. Зүгээр чимээр л тийм зүгээр нь шоу бишсэн бол нэрээ тий. Одоо миний яг энэ нөгөө хамгийн сүүлийн энэ хоёр Минасу Минжи хоёр юм яриад тэнгууд хүн болго Минжиг уурлаад байгаа штэ. Тэгэхэд надад хэлмээр санагдаж байна. Минжи амар хэмтсэн шүү. Энэ Минжид хүмүүс уурлаад байгаа юм уу? Үгүй тийм үү. Амар мухаагаар хэлж байгаа юм л. Тэнгууд нь би болохоор өмөрж авахгүй. Энэ хугацаа хүртэл Минжи амар их эмоцыг төрсөн. Хүний хүслийг хөндлөөд энэ хоёр ч гэсэн танилцах хэрэгтэй. Энэ хоёр боломжийг олох хэрэгтэй. Тэнгуудаа нүдэн дээр нь ингээд баярлаад тэр Минасу тэнэг биш шүү. Минжид ямар байхыг мэдэж байгаа шүү. Тэсний ингээд эргэлдээ гардаг нь юу юм те. Тэгэхэд ямар ч өөр эмгтээсэн бол чиний тэр чинь надад амар хөндлөлгүй санагдсан гэдэг өглөөд ч юм уу хэрүүл маргаан токсик яриа өргүүлж болно. Тэгэхэд Минжи тэгээгүй л ахгүй. За гэл тэсэл суусан. Тэгж жаад атлист хэдэн өдрийн дараа зүгээр ингээд Минасутай юм ярьсныхаа төлөө тэнд жаажлуулаад байгаад би бүр үнэхээр ойлгохгүй. Тэгсэн ш нэрээ тэр нэргэлтийг мартсан ш. Тэр бас аим гоо. Тэгэд энэ хоёр явсан. Paradise руугаа. Би ихтэй тэр юу яг тийх бахтай гэж бодоодсэн ш. Тэр тэмцээн дээр уусаа чикник Минжитэй Paradise руу Минасутай явахыг төлөвлөөл тэгсэн баха тал гэж яг тэрэн дээр би олных гайхаагүй. Би өөрөө тэгээд уусаал тэгж байгаа юм байна гэж бодцсон бодлоо них гайхаа. Би бол яг чиний өмнөөс бүр тэгж амар ингэж өмнөөс ингэж санаа зовж тэгж бол үзээгүй юм байна. Би яг Минжигийн бүх юм зөв. Яг үннийг хэлэхэд би амар Минжиг ойлгоод байгаа. Минжи амар нөгөө нэг шатран спортын хүн байгаа даа шүү дээ. Хожих гэж тоглолдог. Тэгснэ дээрээс нь шудраг. Тэг ингээд хүн хуурах дургу. Хүн яг үнээр л ойлгодог. Одоо энэ дунд дотор ингээд худлаа юм яриад ч юм уу эсвэл өөр юм руу хувираад ч юм уу эсвэл ингээд охтууд ингээд фейк ингээд байгаа хүмүүс байж болох боловч жирус тийм биш байхгүй. Тий. Тэгээ ингээд зан ааш нь амар ойлгомжтой хүн. Тэгээ ингээд бүх юм нь бас ингээд өөрийгөө барьж ийн, зовж ийн, яаж ийн бүгд илэн талангуй ингээд харагдаж байгаа. Тэгээ хамгийн сүүл сая ингээд асуусан шүү дээ. Ягаад Санелийг сонгоогүй Сүбинийг сонгочвоо? Би тэрийг бас амар ойлгосон. Сүбиний хоёр хамт суугаад Сүбин хэлдэг шүү дээ. Би ингээд Paradise сая ингээд Минасутай яваад ирцээ. Гэхдээ би чамааг тийм
буцаж очимоор тамд яаж байгаа бол чи л яаж байгаа бол гэж би бодсуусан. Гэт тэгээд хэлэхэд амар баярлал. Одоо чи миний ганц надад өөр хоёр дахь гэж байхгүй. Тэгэхэд би ингээд бүр баярсан байхгүй. Миний ингээд суугаа бас нүдэнд өлөөсөлбөл амар баярлал. Би finally энэ хоёр амар гоё. Тэгсэн чинь Paradise явах хүнээ сонгох гэсэн чинь манай Минжи нөгөө нэг Сүбинийг сонгож орчоо ингээ панелист шокд ороход би үргэлж өрөө харин тэ. Тэгтээ ингээ суугаад яагаад гэж өөрөө нэг хэлсэн шүү дээ. Хамгийн их бас Сүбинийг бас харж ирсэн болохоор би бас ярилцаж үзэх хэрэгтэй болохоор бас сонгосон гээд. Хамгийн анхны сэтгэлээрээ бас нэг тийм байсан гээд. Хоёр дахь сонголт нь ер нь тэрээс ерөөс өөр хүнтэй ерөөсөө цааш ярилцааг байсан шүү дээ. Энэ бодлоор зүгээр гомдол. Хариу авч байгаа юм. Үгүй хариу авахтаа биш. Гомдсондоо тэгээд чи хариу авч байгаа юм шүү. Өөр гай сууж байгаа. Үгүй хариу авах гэдэг чинь намайг харби юм гэж. Одоо гомдсондоо гэж тайлбарлаад байгаа шалтгаан маань Санилыг зүгээр шууд сонгоцсон болвол яг тэр ярианы дараа шууд сонголт болж шээ. Шууд Санилгээ хэлсэн болвол тэр хүн зүгээр л ингээл ингээл намайг эргээд буцаад ирэхээр ингээ явцдаг юм аа гэдэг юу байгаа даахгүй. Тэгмээ гомдсон хүн чинь явахыг амар хүссэн ч гэсэн гомдол нь ингээ тэр нэрийг ингээ гэт ингээд одоохондоо бишээ би ядаж нэг атлист тэр чод нэг өдрийн дараа байсан бол гомдол нь арай тайвширсан. Тэгэл ингээд дөнгөж эмоц нь тулцсан байгаа. Ингэж хэлээ. Над шиг бас ингээд очроод үлдээд үзэг гэж бодсон гэж ирсэн тиймэр гадлаа. Нэг хальт тэгж ирсэн бас тэгж хэлсэн. Гэхдээ яг тий хариу авч байгаа юм шиг. Гэхдээ би хариу авч байгаа гэж бодлоо. Зүгээр гэхдээ Сүбийн энэ хоёр яа бас амар хөрөн тохиродлоо шүү. Тий хоёлаа бас спортын хүмүүс байсан болохоор. Тэгэд өөрөө бас тэгсэн чи яг юулээ Сүбиний юм хэлэх бол тийм үү би чаад гэж хөөх тийм үү гэдэг амар ингээд энэ ч бас ийм гаяасан хоёул эртхэн ярилцахгүй яваа тиймээ гэдэг юм жоохон харамсал байгаа юмсан. Тэгсэн надад Сүбинийг сонгохоо өмнө Сүбинээс өөрөөс нь асуусан. Тэгсэн өөртөө нь ярилцсан. Тэгээд өөрөө ингээд нэг жоохон ингээд байна уу дургу одоо нэг Хесантай хоёр одоо гоё байна уу гэдгийг мэдэрчээд за надад өшөө бас орон зай байгаа юм байна. Одоо чинь манай Monster Guy гоён хоёрыг бол Monster Guy шийдсэн мөн шүү дээ. Яг тийм байна уу гэдгийг мэдрээд надад боломж байна би ярьж болох юм байна. Paradise авч явах юм гэдэг мэдээ. Тэгээд Хесанаас бас ярихын өмнө асуусан. Тийм байсан. Би яах уу гэдгсэн чинь тэгээд надад энэ дээр Хесон ч гэсэн өөрөө баг Сүбинийг сонгоцсонд нь баярлсан гэж бодсон. Ягаад тэгэхээр тэр нь боломжтой өөр хүнийг Сүбинээс санаа зовлтгүйгээр би нэг өөр залуу сонгоцсон. Хэрвээ одоо Сүбин байж байгаад сонгохон нөгөө нэг трейдер гайг сонгоцсон бол Сүбин амар шоконд орох байхгүй юу. Тэгэхэд Сүбин явцны дараа би өөр хүмүүс ундаас гэдэг ч юм уу тийм болгон Хесон бараг зөвшөөрсөн байх гэж би бодсон. Энэ хоёр хоорондоо юу ярьсан мэдэхгүй шүү дээ. Гэтэ ер нь ийм Солонгос надаа ийм соёл нь амар гоё юм хүнийг ингээд хүн саад болохгүй хүнийг хүн гэж боддог ийм ингээд одоо жишээлбэл би ингээд явлаа ингээд энийг аваад явчихв гэд Сүбинийг аваад явчихв гэд нөгөө охноос асуунгууд нөгөөх нь тэгээд эсвэл одоо минаас бол тэхгүй те энэ чинь Америк соёлтой Солонгосын бас солонгосууд Минжиг ингэж жаашлаад байгаа гэсэн шүү дээ. Тэрийг хүртэл Хесондаас заавал ярьж ингэж яах хэрэг байсан юм уу гэдэг юмар бас амар ч жаа. Гэтэ солонгосууд өөртөө бас токсик те бүлигээр амар те. Баран надад бол яг нөгөө нэг яа сонгосон шалтгаан дараа нөөрөө яриа өгч байгаасаа вау бүр ингэж ярьсан юм уу те гэж бодогдсон. Тийм болохоор надад Сүбиний сонгоо явахт би амар ойлгосон. Би тэгтээ бас зүгээр ингэ буцаад шууд санаалтай хөтөлцөөд Paradise явах хэмжээний сэтгэл нь тэм тайвшрал байгаа байхгүй. Яг ингэ нэг юм эмоц нь ингээд болох байгаа даа шүү дээ. Жохон тайм хэрэгтэй байгаа. Тэр таймаа азар нөгөө Сүбинээ сонгож таарад тэрнтэйгээ бас сонирхолтой байсан байж таараад явцсан гэж бодсон. Тэгэхээр Минжиг болохоор хамгийн эцэст нь чи хэнийг сонгоосоо гэж бод. Санилыг сонгоосоо гэж бодож. Би уус энэ хоёрыг амар дэмжиж байгаа. Гэхдээ би Санилыг саяны энэ Paradise явуултмаар бол ингээд сонгохгүй байх байсныг ойлгож байгаа. Энэ Минжиг ингээд бас Минжи амар эмоц мэдэрч байгаа хгүй энэ дунд хамгийн их ингэж нөгөө нэг emotional сэтгэл зүйн ийм байдалд оруулаад Санил нь ингээд тийм байгаа болохоор тайм хэрэгтэй байх гэсэн Сүбинтэй явцсан энэ бүгдийг ойлгочоо. Гэхдээ би Минжиг угаас мэдчихээн. Би бүр амар мэдчихээн тэр үнийг. Тэгээ эцсийн сонголт нөгөө Санил. Цэнгэл. Би ч бас тийх бахаа л гэж бодож байна. Одоо 2 ангид дуугаа тий. Ортонгараас тэрийг хүлээнэ. За тэнгууд одоо ингээ хайрын гурвалжингууд асч одоо Сүбин чи юу гэж бодож байна? Манай Минжи вайблаад гэсэн Сүбин вайблаагүй тий. Мэдгүй дайггүй байсан болоо тэгж согттлоо уусан болов гэж би бодсон ш. Яриа амар дайггүй. Гэтэ өмнө одоо хинчин Хесонтой хонохдоо тэгж айхтар энэ хоёр уугаагүй штэ. Айгуу зөөр хөөрхөн айгуу романтик байж. Энэ хоёр л амар яриа гоё яваадсан учраас ингээд
өөрсний мэдлэг аягуус их уудсан. Аюу гой дайжгүй ясан болохоор тэгээд согттлоо угаад тэгээд хамт унтсан мэлээс тэрийгж өөрөө санахгүй тасартлаа уусан мэлээ. Бас дайжгүй вайпсан болвол гэж бодсон. Тэгсээр хамт унтсан амар тэнэгтэй. Зүг зүгээр орны буланд твтчихсэн унтчаад тэсний тэр эрэгтэй хүн бол ороод засаад унтах хэрэгтэй ш. Тэгж л орлон гүйж тэгтээ яг асуусан л та. Тэгээд за нөгөөдгөн ч нойрон дундаа за тэгээд тэгж байгаа байхгүй. Тэнгуут хүнжлүүр нь ороод ирээ унтсныг одоо дараагийн анги дээр сенсацлах юм биш ба. Тэнгуут надад тэр тэрнийг яг хамгийн анх нэг тизер трейлер цацагдахад орон дотор байгаа эрхийн юм бол би бүр тэрийг л үлээ. Тэгэхээр энэ хоёр муу яг тэр энэ хоёр байж энэ хоёр муу юм уу? Мэдгүй хараа яг ямарсан трейлерийн хэсэг чинь англиар нөө за зэн шоуг хараад гэдэг ч үлээ. Тэгээ яг би энийг нөгөө нэг манай трейдер гай шүү дээ Нью-Йоркийн тэрийг л гэж бодоод зогсоо. Тэр хинтээ унтах гэдэг л гэж бодоод. Гэтэ би нэгэн ботсон. Хэсон трейдер хоёрын Paradise Night нь яаж дуусныг хараагүй. Тэгэхээр maybe бас энэ хоёрын ингээ флешбэк ч юм уу тийм байдлаар оруулж ирэхэд баа юм. Яг тэр энэ хоёр чинь эсвэргээрээ бас амар хэрэгтэй тийм. Нью-Йорк ч ойрхон штэ. Нью-Йорк бүх газартай штэ гэж үгэл тий. Тэгээдсэн штэ. Энэ хоёр чинь энэ хоёр ихтэй бас яа. За ихтэй тийм гоо за Минжи Сингэлийг сонгоч нь Супин болохоор Супин дээр надад л одоохондоо би бас Супинийг бол Хэсүнийг сонгох гэж бодож байна. Тэгэхээр сүүлийн явуултан дээр энэ хоёр чинь бас амар хөрхөн баярлагдсан шүү. Гэхдээ энэ зүгээр л өөрийг нь гэж байгаа надад бол энэ Супин анхнаасаа одоо хэрвээ Минасу авса болиг хилцэн ч гэсэн эцсийн юмчууд гэвэл энэ за ингээд дагаа явчих юм шиг санагд. Яг тэгэхээр хамгийн анх энэ хийсэн чинь ингээл яг ингээд таалгаж ингээл араас нь дагалсан чинь тэр надад тортой ашиг гэсэн худлаа яш мэрэлсэн шүү дээ. Хамгийн анхны шөнө хийсэн чинь нөгөө захиа өгсөн байсан мэдтэй таалагдсан тийм тэрийг мэдээж тийм үү би мдээгүй энтрэж мэйгээд өөрт нь зүгээр сайн байгаа болохоор өөр ганцаараа үлдэхгүй тулд хийсэн тэл байгаа. Ер нь бол анх Супин энэ Минасу 2 байжсэн аа. Би тэгж бодсоохгүй. Минасу өөр эсрүү ингээ яваад тэр нөгөө галт тойрч өгөөрөө тэнгуут нь үлдсэн нэгэн дээр Хэсон өөр ингээд байгаа болохоор заавал хийсэн. Тэгжээснээ сүүл рүү Хэсон дуу нилээн яагаад гэхлээр нилээ яагаачгүй л дээ зүгээр ингээд за maybe she is тийм бас мууч биш мэн гэж бодчихсэн чинь Минасу ирэнгүүтээ сая нөгөө нэг Paradise явж ирж хэлж байгаа юм. Би ингээд хоёлаа ингээ яа гэсэн чинь ёо тэгтээ энэ хоёрын яриа амар тэнхтэй би ингээ өөр охтуудаас таньж мэдмээр байна. Өөрөө ингээ нэг амар олон залуутай байсан. Үгүй баг чи болохгүй хааны юм ярьж маа. Тий надад таалагдгүй малгүй Минасу би яа юм бэ чи ёо юу яриад юм бэ гэж бодоод тэснэ ингээ манай эрэгтэй хүртэл ингээ шокнд орчих واخгүй. Тэгвэл манай эрэгтэй бүр ерөөсөө өвөл тоомсрлоод бүр тоохгүй байж байжсэн та гинт нөгөө яангуудаа буцаж Супин дээр ингэж яагаад. Тэгснээс хамгийн сүүлд нь Супин Хэсон руу гой байгаад мэдэнгуудаа өөрөө хаягдахгүй тул Минасу амар эготой зэ. Өөрөө хаягдахгүй ч үлдэхгүй тул хурж ирэнгуудаа за Супин би ингээд чамаа гэхэ болцсон шүү. Би ерөнхийдөө дээр гаргацсан шүү гэдэг хэлээд Тэгмүүд нөгөө Супин чимэл үгүй намайг хаяагүй хайцсан юм шүү гэдэг нэг юм царай гаргацсан. Окей гэдэг ингээ өнгөлдөж байгаа. Тэгэхээр энэ бодлоор Супин гэдэг залуу маань амар ухаалаг. Хэрвээ намайг гэхгүй намайг үл хөндлөж байгаа бол чи яваа. Окей гэдэг ингээд ягаад ямар ч токсик юм уу ямар ч буцаж ирэхгүй ямар ч алдсан ихгүй өөрийн үл хөндлөж байгаа амар олон юм гаргасан гэсэн. Ярилцъя гэжсэн сонирхол ирээд юм өөрөө ингээд манаас хоёлаа ярих гэснээр санаа юм ярих гэсэн. За би энэтэй үс дараа ярьсан нэг угд яваад гэж байгаа байхгүй. Ямар эрэгтэй хүн тийм юм мэдсэх юм бэ тийм үстэй ёо. Тэгтээ камер байгаа тулдаа л дисж байгаа юм тийм. Тэгэл нэг ирээл нэг ингээд тэгэхэд Супин тийм болохоор би дайцаа Минасу руу яаж ч байсан буцахгүй гэж бодож байгаа. Эрэгтэй хүн ч бас өөрөө үнэл хүлэмж шүү. Яаж ингэж өөдөөс нь ингэж за мэдгүй хэрвээ Минасуг сонгох юм бол би бүр шоконд орно. Би эр хүний үнцэн вэр гэж бодно. Эсрэгээр мэдгүй надаа энэ болохоор намайг хин гэж тэрнлүүл яваад байгаа юм санагдаад. Яг нөгөө өөр хүн байхгүй болохоор энэ үнд байгаа. Ямарсан л нэг хосоо олъё доо гэл. Хэрвээ Хэсон нь сонхууг явчих юм бол энэ яг ганцаараа үлдэх болохоор тэр үед л Хэсон л амар чичиж магадгүй яг харин тий. Одоохонд бол ингээл нэг урсгалаад чи хөргөө тийм үү те гэл ингэсгээ яваад байгаа болохоор за Супин гэтээ эцсийн мөчөд одоо эхний сонгох юм бол тоо би бол Хэсон гэж бодож байна. Ер нь одоохондоо ч Хэсон л юм л та арай Минжиг сонгохгүй байх. Минжиг бол арай сонгох. Надад энэ болоод байгаа ч гэсэн хөө айдлахгүй. Супин өөрөө өсөхгүй байгаа юм шиг. Одоо сүүлийн хоёр анги дээр янз бүр болчихгүй л. За Минасу одоо энэ ч угаасаа хоёр тулаа яаж агаад гурван тулаа өгөөд хоосроод
эцсийн бүлэг сонхоо дээр л бууж байгаа. За энэ зөв манай Singles Inferno 5 дээр нийт 8 эрэгтэй хүн байна. Энэ 8 эрэгтэйгээс Минасуугийн Трайцэн өөрөө ингэж далжгамж очсон эрэгтэй чүүд гэх юм бол манай Monster, манай Субин, манай Санил, Нүдний шил, Нью-Йоркийн Trader ингэж 5 эрэгтэй л үүн чичирсэн байна. Тий. Никон лөө жүжигчин лөө бас анх олж ямар дайжгүй. Яг нэг орж ингэж тий яг шууд бүжигчний малгай авсан. Би малгай чагаа авчи. Ингээд очоод яг нэг нэр нь олж тэгэхэд баг ингээд чичээл ингээд өөрийн тоогоог болохоор тий яатсан. Тэгэхээр ер нь бүгдээр нь лүүлж хийгээл байгаа юм да. Тэнгуутаа за манай гандболчин дээр уусаа энэ бол шийдсэн юм ажил талбар мань болчихж байгаа. Тэнгуутаа Сүби нэг ингэж хэлчихсэн. Анхны хайр шиг маш шиг гэнэ өөрийгөө зүтгэх юм болсон. Тэгээд би хайчиж байгаа. Тэнгуутаа дэлдэн нүдний шилд бас өөртөө нүрэхгүй гойн гэдээ алхаар хайчиж байгаа. Тэнгуутаа Санил болохоор Минжи хаартаа. Тэнгуутаа сайн Минжи энэ хоёр байгаад ангууд бас ингээ фейлд өөрт нь ганц хин үлдчихэж байгаа. Нөгөө нэг трейдер. Тэгсэн чинь трейдер нь одоо Хесантай Paradise-аа учиртай болсон байгаа. Минасуу эцэст нь хөвч хөлдөж магадгүй. Би бүр хөвч хөлдөжээ гэж бодож байгаа юм. Харин ер нь тийх баха. Тэгчихсэн. Угаасаа олон тулаа. Угаасаа ийм муухай ингээ сүүлээ шахсан үнэх шиг амар үнэх шиг. Тэгээ ингээд сая Минжи ингээ сүүлийн яриа дээр Минжи амар трайц авахгүй Минасууг ойлгох гэж үзэл бод нөө бүх залуустай танилцах хэрэгтэй. Окей, try би чамд боломж олгож ингэж тэгж нуутаа сая тэр ярилцсан дээр ирээд ингээд асуугаад чи яг юу хүсэж байна? Одоо чамд яаж чи санаал дээр Paradise явуулчлаа юу мэдэрч байна? Чи Paradise дээр яалаа? Манай санаал бүр ингээд дрөөж ч үзээ би буцаад юу руу явмаар байна. Стресстэй жүглээ гэж бараа. Тэгээ нэр өөрөө ч нөө юу болоод байгаа ч ойлгоогүй байхад Минжи Аз болж нэг асуусан юм шиг санагдаад өөрөө бүр ингээл тийш өсчөж явж хат Минжи гин толоор яг гэж орж ирээ. Тэгээд тэр нь ёо нэг яг хаалт тэр нэг хуваалцаараа ганцаараа юу идэх гээтэй. Яа энэ шууд Минасууг ярих гэсэн чинь бүр ингээд цаанаас гахаж явж байгаа юм. Ингэсэн баггүй гэнэ. Харин яг тэгсэн. Өөрөө яагаад байгаагаа ойлгохгүй, өөрөө ямар тэний үйлдэл хийгээд байгаа мэдгүй байсан юм. Минжи зүгээр ингээд боддоор нүүрээр нь харуулцахгүй. Хин нэг тэгж хэлэхгүй л ийм төрлийн хүн ойлгохгүй. Би л энэ донд би л хамгийн хөөрхөн залуучууд бүгд л намайг гин. Би энэ залуу гэхэд бүх залуу л намайг гин гэдэг тийм төрлийн лимиттэй байгаа. Минжи тэгж хэлсэн бол та энэ Минасуу санхан ганц хүн дээрээ тогтох хэрэгтэй юм байна гэдэг шийдсэн ойлгосон. Арайг шийдсэж тэрийг хийсэн авсан. Гахин гэж амар энэ манай хиний ор хаана энэ юм уу ор юу тийш үү энэ ямар нэмэрс ой ёо тэр би бүр гэж амар тийм бүр барай дураараа тэр аслаа хард ихтэй одоо бол ямар ч арга шиг гарч юу ш наалта байсан гэсэн энэс болтой юм хүлээж авч тань тийм ээ. Гэтэ манай панелистуудаас амар хөөрхөн үзэж байгаа. Тэр юу хэлчихсэн чи Минасуугаас нөгөө нэг чөтгөр нь гарсан. Минжи дээр орчлоо. Тэсний дараа нь энэ хоёрыг хоолтод унтсан юм. Яг хажууд нээсэн би нарахгүй гэдэг. Нэрээ тэгээ зөө. Одоо би нөгөө нэг сүүлийн үед нөгөө анги болгоныг үзснийхаа дараа ингээд TikTok reel энэ төр ухаал амар нөгөө хүнтэй ярьж хуваалцмаар санагдаад тэгээл хүний бодлыг үзэл бодлыг хаасмаар санагдал ингээл явангууд сүүлийн үед хүн болгон TikTok дугаар бас шуурж байгаа юм. Энэ хоёрын яриа авахгүй Минжи Минасуу хоёрын ярьсан яриа. Тэнгуүтэ Минжи рүү амар олон хүмүүс дайрч байгаа юм лээ. Амар муухай зан гаргасан. Тэгээ нөгөө Солонгос ч бүлэдэлт ихтэй. Тэнгуүтэ энэ чинь спортын хүн дээр насаараа ихчмэд болонгуудаа шууд ингээд нөгөө би энд нь хүрээлтэй дээр нь суугаад ингээд бараг хатмаанд алчи би өөрийнхөө мэддэм үү гэдэг янзтай байна гэдэг утгаараа байгаа даахгүй. Тэнгуүт би тэр ярилцлагатайс бүр амар болгоодаа дахин утсан заяа. Би бүр яагаад хүмүүс тэгэж хараад байгаа юм. Би Минжид дуртайгаад бол би зөвхөн том бол гэж бодоод. Тэгээ ингээ харангууд Минжи ингээ өөрөөс нь зөндөө асууд. За чи санаалтай юу мэдэрсэн? Яг нэг юм асуусан тий. Санаалтай юу? Санаад өөрөө над руу гэвэл би л санаалыг сонгоно. Тэгснэ би над руу гэсэн надад дуртай залууслууд дуртай. Тэгэхээр чи өөрөө мэдгүй маа. Тэнгуут нь өдөөсөн за тэгвэл чиний шийдвэр чи юу энэ ч одоо яаж би хүн нэг нь миний өмнөөс шийдээсэн үүснэ гэж хүсэж байна. Би угаасаа ийм л хүндээ гэж хэлэнгуут нь чи өөрөө мэддгүй юм байна штэ. Хэлсэн чинь тий уйлаа. Амар муухай байсан. Энэ амар бүдүүлэг байсан гэж дараа нь яриад өөлээд
үгүй штэ эсэргээрээ зүгээр яг ингээд байгаа байдлыг чинь ингээд дүгнэлт хийгээд чамд харуулсан чинь чи өөрөө бараг тэрэндээ ингээд би юм гүнгуутай тэгээд үйлч мөл өөрийгөө мэдээгүй яаснаа энэ амар муухай айлаа мэлээ гэж амар харин тэр үйлж байгаа надад бүр амар флүч чи яасан ч үлээд байгаа чи мөлөө чи гэж боддог өөрөө тэгцээсээ Минасугийн ChatGPT-гээс энэ ямар характертай хүн бэ? Энэний зан төрхийг тодорхой гэсчээ. Амар их дисордер гэдэг 6-7 ширхэг. Яах өөрөө төвд байх эсвэл өөрийгөө яах гэдэг ийм амар олон юм гаргацээ. Энэ яалтчгүй нэг юм нэрнгээсээ хитрхи бие төвтэй нэг юм травматай ч юм шиг тийм голд нь бүх анхаарал над дээр хүнийг хизээж боддгоо. Тийм. Энэ баг сайн найз байхгүй. Өөрөө хэлсэн юм хэлчин хүнээс үг сонсож чадахгүй. Хүнээс ганц үг сонсоход уйлаад байгаа. Намайг тэгээд тэрстэй өөрийгөө юусэн ингээд гадны нүдээр харддаг юм шиг байна. Хүний нүдээр за биний хүнд яаж харагдсан бол гэдэг ч юм уу эсвэл яг хөө хийж байгаа юм гинэн юм шиг л байгаа юм л да ингээд гэтээ тэр жүжиг баха бодлаа. Пист мэдгүй. Бас магадгүй. Бас иж бол энэ болоо настай. Айгүй айхтар. Америктэйцэн олон юм үтцсэн л юмэр гэр орноос хоолоогоод ирэх юм балаа биш л юмэр тэгэхэд чинь тэгээд эсвэл энэ өмнөх шоунуудыг үзээд за би уусаал энэ шоуны энэ 5-аас season 5-ын гол дүр бэ. Би яарсан 3 залуу дээр яг ингээд эцсийн мөчөд 3 гай над дээр ирнэ. Би 3 гайд гурууланд нэм кантат өгчээ. Тэг би 3 гаяас нэгийг сонгоно. Тэгж өөрөө энэ season-ы одон олъё гэж тийм зорилготой орж ирсэн гэж магадгүй. Тэр зорилго дээр төвлөрд бусдыгаа мартцсан. Ингээд жүжиж ингээ явцсан байх шүү. Тэгтээ тэгэл улаан зүрхээ хүртэл хоёул бро гэж хоёул найзууд хэлжсэн. Улаан зүрхээ тэрэнд өгсөн юм байна. Яг ч юм чи очроо фрэнд зонсон тэ нэр. Амар фрэнд зонсон шүү дээ. Би чамтай гоё байт юм байдаг. Тэр нөгөө нэг энэ манай IT өдөр трейдер чинь ингээд Нью-Йорк хоёр чи намайг одоо юу гэж бодож байна? Би хоёулаа ингэ үгүй хоёулаа юу чи юм шиг. Одоо тэгсэн эцэст нь ингэ буцаад тэр мэри дээр. Одоо яа. Энийг бүр яриад байр нэлээ олон тэр. Би нэрнээс энэ mëнээс үнэхээр ойлгохгүй. Хөө яаж юм бэ? Нэг хүмүүс байдаг байх таа гэж бодохоор байт юм байна. Байдаг ямар ч логик гэд ингэж хэлсэн болохоор юм чинь эсвэл энэ хүн ингээд нөө толгоонд амар худлаа юм бодоод тэгээ тэрэндээ өөрөө ороогдоод өөрөө энэ тийм гэж буруу зүрх яриад дээр дор нь оруулаад байгаа юм уу? Яг ингээд триллерэд байгаа нь эсвэл юм тэмэг юм болов уу? Үнэхээр өөрөө юу хүсэж байгаа гэдэггүй яа тэг бид нар ч ойлгохгүй байгаа юм чи угаасаа тэгж хэлэхээс араа миний яг ойлгох гэж амар удаан хичээсэн байхгүй. Тэгээд сүлд зөвхөр үгүй хин нэг надад миний өмнөөс хариуг ингээд сонгоод өгдөг бол амар байна гэж хэлж байгаа хүн чинь өөрийгөө мэдэхгүй л байгаа юм шүү гэж хэлэхээс өөр юу гэж хэлэх юм бэ? Гарантистэй. Таавал шүү юм байна. Энэ гэхдээ ийм төрлийн хүмүүс надаа ийм багчуудад багасаа юу ч хийсэн тэрийг ингээд зөв болгоод өгчдөг. Ямар ч алдаа хийсэн тэрийг нь одоо ээж аав юм уу 90 тойрных ингээд засаад өөхшүүлээ. Чи буруу юм хийчлээ чи ингээд буруу юмсан бол уушлаа гэж гоо ч гэдэг юм уу. Юун дээр ч тийм хийдэггүй. За гэл өмнөөс ингээд бүх юм ингээд засаад өгсөн. Тэгээд ингээд сурцсан хүмүүсүүд ер нь яг ийм нас биеинд хүрээд ийм характертай болдог болов. Тийм хүмүүсүүд л ер нь ингээд ийм замтай байт юм байна л гэж бодоод байгаа та. Амьдрал үзээгүй, зовж үзээгүй, шаналж үзээгүй, хүнийг яаж ингэж хүний сэтгэл хатуу гэлэхээр яаж зовдгийг мэдэхгүй. Одоо энэ яг ингэх баха яана энэ бүр драмад ч хөө сонгох сонгохгүй бол энэ бүр тэрүүгээр нэг би л ингэсэн би л гэж тэрүүгээр өөрөө төвчтэй нэрээ тэгээ. Тэгээд манай энэ Минасугийн зангаас манай хөтлөгч эмэгтэй жоохон авчмаар ах. Жоохон төв бэд зур. Жоохон тэрнээс нь нэг хилтерхийнээс нь аваад нэг хүн хөргөн мэн гэж баялаа гэж сууж тэрхэж нэг болох гэдэг байсан. Тэгээ энэ бол бүр ингэ эсрэг тесрэг хоёр юм байгаа тийм. Тэр нь тэгэхэд ингээ хажууд нь гоёон л ингээл зөндөө гайс бас ингээл гоёон гэж байгаа тийм. Тэгэхэд би амар зөв аль алинд нь ингээл бүгдэнд нь үнэнчээр миний номер 1 одоо ороосон минь байна. Одоо нөгөө манай нүдний шилэлт байна гэдэг хүн болгонд үнэнээр хэлээд ямарч тийм илүү ийш тийшээгээ өссөн биш. Танилцах хэвээр бүгдэнтэй танилцчихээн. Гэхдээ ингээ хүнийг шархлуулж хүнийг зовоож ингэж тодорхойгүй токсик юм үүсэхгүйгээр яваад болоод байгаа үстэй. Тэгэхэд Минасу хүмүүс зүвтгэж байгаа юм. Танилцах шоуштэй гэж зүвтгэхэд байгаа байхгүй. Тэгэхэд энэ өөрөө болохгүй үйлдэл хийгээд байна. Буруугаар илэрхийлээд байна өөрөө. Одоо л эхний 3 анги дээр бол үенчээс яг шоугаа мэдээд оржсэн гэсэн энэ нэлийн хөгжөөх нөхөр байна даа гэж бодсон. Төрөвдгөөс болчихвол байя. Тэгээ шоу гэдэг утгаараа бол бүх
юмыг сонирхолтой Минасу байгааг бол энэ амар өдөртэй болох нь үнэн л дээ. Гэхдээ яг нөгөө хүний амьдрал реалити шоу дуу байгаад байгаа шүү дээ тий. Тийм юм дээр бол жоохон муухай. Тэгээ ингээд хүмүүс харснаа ирчүүд Минасу дуртай мөртэй байгаад би эрэгтэй хүмүүс угаасаа токсик юм хүртэйчүүд дуртай дөө. Угаасаа юм нэг юм. Гэтэ энэ амар red flag миний хувьд бол амар бүтггүй. Би нэг аль ангийн үзэж хадлаа. Яг тэр нөө орой ингээд тойроо сууж байгаа ингээд үзэж хахад үжин хамт үзээс байгаа заахгүй юу? Унтах цаа нэр болоо. Тэгээ зэрэгсээ сууж. Йоо энэ ямар амар охин бэ? Би нөхөөгч зодчихсан. Йоо сая энэ залуугээс одын залуус ахаа залуу байгаа юм уу? Ямар амар юм бэ? Ингэж болтой юм уу? Йоо яа. Тийм миний охинд үзээд наа чи арай л нас нь болоогүй шүү дээ. Тэгэхдээ би нэгсийг үзээд ихтэй ойлгоо. Одоо дараагийн нь үзээд хөөц. Яхад үзэхгүй байгаа ихтэй одоо. Хөрх юм би. Тий гэж яасан. Манай тэр нөгөө инээдэг эмэгтэй тэр бас амар хөрхөн яг ингээд ямар ч илүү эрэгтэй хүнд одоо тийм хоёр залуу хоёулаа үүж хоёуланд гин таньж мэдчихээн. Гэхдээ ингээд аль алинтай дэлгэртлээд байгаа юм шиг амар бие цэгний зүв авч явж байгаа санагцсан. Тэр одоо IT-ийн гайдч усны амар хөөхгүй. Тэр залуу ингээд өөрөө дурандаа л нэг хонос ингээд тоолгоос хөөхгүй. Гэхдээ бас түлхэхгүй. Бас худлаа ингэж яахгүй ингээд аль алины хүн тэтгэж ингэж хүний үг ингээд гоё. Тийм болохоор ингээд green flag бол миний хувьд бол гоё green flag юуны тэр инээдэг маань green flag. Нөгөө хэд бол яг тэнэтэй хисанаа санаад байгаа. Тэг хисан нэг таалагдгүй анхнасаа л таалагддаг. Бид нар уусаа яг анх орж ирсэн сэтгэлээр л таалагдахгүй надад палаж байгаа байдал нэг инээж байгаа юм. Тэгээд эргэтэйгээс тэр сүмийн эмэгтэйгээс нэг хийсэн хоёр л нэг таалагдахгүй юм. Хисан одоо амар нөгөө нэг юу л явах хаа. Трейдер л явах хаа Нью-Йоркийн байл. Тэр одоо бүр ингээд ирээдүгөө бодсон ч тэр ер нь Америкт хамт болцох боломжтой гэж бол ер нь тэрийг санаж. Одоо нөгөө нэг IT гайдлууд үгүй биш ээ. Субинт амар таалагдаад анханаас субин гэдсэн шүү дээ. Тэгсэн мөртлөө субинтэй тэгж парадайс таахта тэгж флиртлээгүй. Тийм үг хэлээгүй. Тэгж өөрөө нээлттэй байгаа. Тэгэхэд энэ Нью-Йорктэй бүр илт флирттэй бүр ингээд таалаг би ингээд нэрээ үзээд анзаарсан чинь хин нэг нь өөрт нь таалагдчих юм бол эрэгтэй ч эмэгтэй ч тэр хүнээс айгүйх асуулт юм байна л. Тэр энэ хин чин ихээ санч нь болохоор трейдерээс нэлээх асуулт асуусан. Субитэй болохоор ингээл асуусан юм хариулаад чи тийм юм а гэд нэлээх асуулт ингээ асуугдаад ингээ яваадсан болохоор магадгүй байх шүү. Тэгээ сонхуунч бас трейдер маань ч бас энд дуртай байх байхаа. Амар энэ чинь угаасаа яг шоунд зориулж ирээд одоо шууд шоудаас буцаад Америк руу явна гэдэг чижсэн шүү дээ. Тэгэхээр хоёлаа яг тийм байгаа тийм байсан. Чөлөөгөр ирсэн болоо тий. За хоёул ч ерөнхий амар бацлаа шүү тий. Гэтэ надад бүр би ингээд ийм хөө шоу үзлэхээр за ялангуяа юм халуун болж байгаа шүү дээ. Халуун гадаа ингэж хайрдаж яг ингээл эрэхтэй ирээл эмхтэй ирээл ингээд нэг нэр ирээл яг тэр хүнээс ямар үнэртдэг бол гэж би ингэ төсөөлөө. Яг л эдгээр чинь амар лаглаа хувцтай байгаа шүү. Тэгэхээр эднэрээс амар гоё үнэртдэг болоо яа. Надад нэг тийм амар сонир санагдаад байна. Яг нь ингээ кино ч юм. За кино бол нэг тийм төсөөлөө. Яг юм реалити шоу болоо энэ хүнээс ямар үнэртэж байгаа. Гоё үнэртэй хүн болов ямар. Би болохоор эрэхтэй эмхтэй ер нь хүнээс гоё үнэрт дуртай болохоор надад яг тийм шоунд ингээ төсөөлж бодоод тийм. Би ингээд нөгөө царай надад юусоо хамаагүй байхгүй. Хүний өгж байгаа вайбер нэ өгж байгаа ингээд мэдрэмж би авч ирлээ зүйл буруу хэлээр нэмэрт өгнө. Монгол надад одоо манай сонилч нөгөө bad guy төрхтөө орж ил амар талдаг үе гэсэн юм уу. Одоо надад ингээ харангуй сонилоос амар тийм тэ чүү царайлагч биш. Энэ шоуны турш айгүйх асуугдж байгаа асуултыг би чамаас асууя заяа. Чи ямар төрлийн дейт болон залуу дуртай вэ? Залуугаас хэлсэн шүү дээ. Яг юм боор сүртэй амаатай байдлаасаа болол юм тийм юм. Би ерөөс царай ардгүй. Царай ерөөсөө эсрэгээрээ царайлаг залуус би дургу. Амар хөөрхөн болохоор бүр ёо. Ихтэй үнжнийг жоохон царай мотой ч. Андгар аюул хөрхөн. Тэгээд гол юм нь яг нөгөө юм найдвартай, ихтэй даах.
намайг хуурахааргүй бүр яг ингээ хүнийг итгэл таах тий хамгаалагдсан мэдрэмж эрэгтэй хүн яг нөгөө эмэгтэй хүнд өгөхстой vibe чинь тийм юм шиг хамгаалж чадах тий нэг итгэлийн алдахгүй байх буур сүртэй байх яг нэг тийм мэдрэмж өгж байгаа байвал царай ямар ч хамаагүй. Гэтэ тэрийг чи яг анхны одоо уулзалтаар тэрийг таньж мэдчих чадахгүй. Тэгэхээр яг хамгийн анх хардаг юм гэж юу эрэгтэй хүнээс боддоо. Хамгийн анх хардаг юм уу? Инээмсэл би гоё инээдэг залуус туртай. Тийм ингэж инээдээ ноож мод ингэж яг ингэж гоё инээдэг. Сэтгэлээс нүдэн дулаах инээдэг залуу. Царай мутайсан ч нүдэн дулаан дээр байдаг бол амар инээдийг хараад амарсан. Эднээс нь бас энэ чи ямар төрлийн болцоо дуртай гэж айгүй асуух юм би бинээсээ. Тэрийг мэдээж ингэж бол дараагийн болцоо төлөвлөлтийн болоо. Тэг ямар болцоо дуртай гэж яхаа одоо жишээлбэл ямар болцоо эдийн төрөл гэж биш. Одоо эднээс чи яаж болцох дуртай вэ гэхээр би ингээд гэртээ байвал миний хувьд бас гэртээ тааваараа байвал гоё эсвэл гадуур ингэж гоё хоол идвэл гоё аялаж маялах эсвэл ингээд хайкинг хийдэг ч юм уу тийм болцоо малцоо ингээд тийм төрлүүд ингээд хилээдсэн санагдаад байна. Яа нүдгүй ямар болцоо гоё. Би үс хэлчихсэн таалагдсан салхитай болов. Тэгвэл юу ч хийжээс хамтлал зүгээр хоол идэх юм яриас охин болов уу? Ялангуяа ихний эдэн болзон дээр таньж мэдэх хэрэгтэй болохоор нэг юм янз бүрийн юм хийгээд ингээд сатараад байжсанаас илүү яг хоёр биендээ цаг заваа зарцуулаад өөдөөдөөсөө хар сууж байгаа нэг тухтай орчинд хоол идэм ч юм уу нэг вайн унгаа юм яриад тэгэхэд ингээд мэдэгдэн шүү дээ. Яриа явж гин үү явахгүй байх уу? Санаа нийлж ин хэлэхгүй нүү? Тийм болзоох юм. Яг нэг дээтлээд хоёр биендээ таалагдсан хүмүүс чинь дуртай хүмүүс чинь хоол идээс өөр удахгүй шүү дээ. Тэгэхээр нэг гоё activity хийдэг ч юм уу. Анхны дээд бол ярилцах, хоёр дахь бол үргэлж байгаа хугацаанд бол гоё юм. Янз юм хийх. Окей. Чиний хамаар. Миний хүн би ч одоо ойрд болцоо болохоор яг сайн мэдгүй. Яг одоо болохоор ойрд хогоо хамтаа яг юм. Үгүй одоо ч бараг л өглөө гараад орой хамт хараад байна шүү дээ. Яг одоо болцоо гэхлээр юу сонирхолтой зүйл хийвэл гоё юм болов. Ерөөсө хийж үзээгүй зүйл хамт хийх гоё хийж юм гоё тэгвэл юм хиймээр л байгаа юм тий. Валентинаар амжихгүй юм чгаа. Би Валентинаар заагаа. Мэдгүй ямарс нэг тийм байвал ер нь зүгээр байх л гэж бодож яг юм төлөвлөсөн юм ч алгаа л та. Гэтэ ер нь сүүлийн хэдэн жил бараг аагүй хотлаа ярьж. Агүй яг юм романтик байдлаар юм орой хоол болно бол ороогүй юм байна. Орой хугацаанд. Валентинаар атлист хоёр сууж агаад орой хоол болчихлоо. Плиз найз нөхөд чинь. Валентинаар газрууд пик штэ. Бас яг тийм vibe-д орол бас гоё. Зүгээр ганц удаа жилдээ ганц өд хоёр ч сая anniversary болсон шүү дээ. Хэдэн жил юм бэлээ хаа. Яг сүү тавьсны 14 жил. Тэгэхээр тэрэндээ хүртэл гэртээ суцсан шүү дээ. Амраад ядраад нөөгөө. Миний оронд одоо нэг Валентинаар please очко. Ихнэрээ аваад нэг хоол идэх гэж. Найз нь газар recommend хийе. Би бүр ингэ цаг авч ширээ захиалж өгье. Энэ жилийн Валентин ямар авах бол чидвэл завгүй л ах юм тий. Хоёр хоол идвэл Валентин чинь хагасаа билээ тавьсан уу? Хагасаа өдөр 14-нд байсан баха. 13-5 өдөр байсан. Гэтэ надад болохоор яг ийм спешиал өдөр яг тоглолт моолт үзүүл угаасаа vibe нь гоё яах вэ? Яг тийш гадуур гарч барахлаар амар тухгүй байх юм санагдана. Амар пик. Зөв газар зөв юмас байвал би чинь Валентинаар тэгэл сайхан. Бараг тийгээ дуудаал 4 жил тип дээр чи Валентинаар бүх асууд ингээд тэр газар нэж яах ингээд нөгөө Валентины динер минер гаргаж ирсэн бохоо хосын санаад ашиг нэ ярьж санагдаад чи битэр тэнтэй хоёлаа зүрээ хоёлаа сайн хоол идээ тэгээ хоол идээд нэг коктейл угаад бүрхэн хоёлаа юмээс хүмүүс баг ингээд гайхаад дараа юм шиг хоёр нэг юм хэлээ тэгсэн надад тэгэж гоё санагдсан битэртэй Валентин ихтэй барыг хідүүлээ хамт гарах уу хоёр их хоол идчих тэгээ дараа тэгээд оройн цагаад уулзсан хоол идсэн нөхцөл дуулсан тийм болчихлоо тэгэхээр тэр өдөр чинь нэлээд зарлагтай өдөр байх яг тийм ганц удаа би ажил хийж байгаа гаяа. Энд чинь л би өөрийгөө эрхлүүлэлт өөрөөсөө хайрлалт амьдралдаа хөрөнгө оруулалт хийж шүү дээ. Харин тийм ээ мэдж байгаа. Би гоё болцмоор болцоо юу харин тийм ээ. Харин зигээч болцаалах уу. Чи надад даалгар өгөөлөх чам цус даалгар өгмөр л гээд. Би тэгтээ нөгөө өөрөө ингэж эрх хөндлөө төрүүлж одоо хэдий таалагдж исэн гай байсан. Төрүүлж бичиж чаддгүй
хайртай дуртай байсан ч бараг дөрвөл залуу дүү хүн байгаа даа шүү дээ. Нэг юм амар сонирхол. Чи тэгэхээр чи энэ яг хөтлөгч эмэгтэй шүү болох гэж. Үгүй. Үгүй шүү дээ. Би хэвтэлж чадна. Энэ хитээс чиний бод одоо юунд одоо болцооны одоо эрэгтэй хүнтэй байхад алинтай амар төстэй санагдчихэв. Төстэй эрэгтэй тийм үү эмэгтэй юм би юу? Бараг одоо эрэгтэй хүнтэй ингээ харилцахтаа минжи. Төстэй байдал нь. Би яг тэгээ өөрийгөө олж хараадсан. Амар тийм үү. шадрун, тэг шулуун, тэг ингээ хүнд ийм худлаа итгэл найдвар яг хэлсэндээ тэгээд спортсмен болохоор нэг юм зан характер нэг юм ойлгомжтой. Тэгээ тийм болохоор би амар адилхан юм шиг. Би яг бүх филинг нь ойлгоцсохгүй. Яг тэр хүнийг хараад юу бодож байгааг нь би бүр ингэ мэдрээдсэн. Тэгээ тийм болохоор бүр амар ингэж орж үзсэн байх. Чи нөгөө нэг уйлж ингээ тэгээдсэн шүү дээ. Стори дээр. Би яг тэр хэсэг дээр очиог байсан байхгүй юу? Тэг очиж ал цайз ойлгох яа. Би яг ойлгохгүй. Тэгээд амар үргэлжлээ. Яг айлсан уйлмаар байсан болоо би яг тэгэл үзлээ. Тэгээд хоол идээ сууж байгаа тэр хоёр хоёулаа даа. Яг надад амар хэцүү байсан гэтэл Минасу зүгээр Paradise дээр сонилыг тоогоогүй юм байж ич албаар Минжигийн нүдэн дээр чи намайг яаж машин бичнийг ярьтаа. Ингэж мингээд тэр Минжид амар хүнд байгаа байхгүй. Тэгээ яаж хаад сонил нь хажууд нэрээ суучаагүй бүр цаан суудсан гэсэн. Тэгээ ингээд эрснээс хойш нэг ч дуураагүй. Тэр хүнд ямар ах вэ? Тэгээ бүр ингээ хоолоо дуусгаж чадахгүй тэгээ уучлаарай. Тэр чинь эмоц нь бүр үнэхээр би ойлгоод би хүртэл тгий сууж чадахгүйсэн. Тэгээ гараад яснаа сүбэн дээр за хоёул ярьж болох уу гэж жоохон байж яриаг. Тэгээ ингээд нөгөө гоо сайхныхаа өрөөлөө орчоод ингээ ганцаараа сууж байгаа хэсэг нь гарахад би яг үлэх гацхгүй өмнөөс нь тэгэхэд амар төвччихсэн. Би тэг яаж төвчж чадчихна. Энэ хүн энэ хоёрыг Paradise яваад шийдвэртэй ирнэ гэдэгт амар найдсан байсан ирснээ ойлгомжгүй загнангууд за Минасуг сонгоцсон юм байна да гэдэг мэдрэмж өгөөд байгаа байхгүй. Яа хоёулынх нь яриа бүр амар болсон юм шүү. Энийг яаж хийнэ? 30 минут болж байгаа шүү дээ. За окей дуусгая. Чи ярих юм бол гоё л л тий. Их байлаа. Өстөө их холоо анги гарцсан болохоор ярихтай байлаа. Одоо тэгээд юу яа тий? Дараа хоёлаа үлцэн хоёр ангиас ирчээ тий. Тэгээд тэрнэр гэхдээ бас сонир сайхан Валентин ярьсан юм байна яриад хөө. Валентин аяа. Тий. Үгүй дараагийн нуур бараг цагаан сар явцгаах юм. Цагаан сар болох. Цагаан сарын өмнөд Валентин базаа сонир сайхан. Би гэхдээ хоёулынх нь юм гоё сонир сайхан зүгээр ингэ чөлөөтэй юм ярьдаг юм амар санджижээ. Харин тий. Би бас яг одоо ярихлаар амжиж байна уу? Яг ярьж. Ерөөсөө ингэ зочинтой байх, сонирхолтой байсан эхний 1 2 яг 3 дахь дээр ингээл цаашаа амар хэцээс яг л яг хөтлөгч хүн биш. Харин тий. Дандаа хүн авчрал дандаа ойлоо чи подкаст хийж байгаа нэг хамтдаа ингээд сонир сайхан яриад яг найз нөхдөд байгаа юм шиг байх гэдсэн чинь зүйл хоёул яг нэг ажил шиг ингээ хөтлөгч болох гэдэг байхгүй. Тэгэхээр жоохон хэцүү. Тийм. Тэгээд тэр чи юу юм бэ ингээд хүн яриул гэж бас чадвар юм байна. Тийм. Зөв асуултаа асуун, гол юмаа хүндэн тий. Тэгээд хэцүү байсан. Одоо тэгтээ надад зүгээр ингээд сууж байгаа амар юм байна. Бүр ингээд яриад юм байна. Одоо хоёул цаг гараа ярьцаа байж би яриад суугаад юм санагдаж. Кат мат байхгүй шууд госгоос. Тэгээд гоё. Яг энэ нэвтрүүлгээ үздэг хүмүүстээ бол хоёул амар гоё. Яг гоё сонирхолтой ярьсан. Үзэж амжаагүй хүмүүс байсан бол бараа сонсчдаг хүмүүс үед юм биш бас амжихгүй болохоор тэгээд сонсчвол ерөнхийд нь ойлгосон баха. Тэгээд нэрүүдийн л харин битээр буруу зөв хэлээ жаахан яг ингээ үнэхээр одоо чинь maybe Минасууд дуртай байгаа хүн байж магадгүй тийм. Тэгэх юм бол уучлаарай. Та нарыг заажлаа уучлаарай. Зүгээр хүмүүний сонирхол байха. Мэдгүй тэр Минжиг маань сүүлийн үед хүмүүс амжиж солонгосчууд л гэж бүлийгээд ам шүү. Тийм монголчууд ихэнх нь ер нь Минасуг бол ойлгочихлээ л дээ. Барыг контртэй би төвтөн байна. Гайгүй хаа. Тэгэл энэ дунд маань. Гэтэ энэ чинь 8 эрэхтэй нэг илүү эмхтэй байгаа таа үгүй 7 эмхтэй. 7 эмхтэй. Тэр нөгөө Минасугийн трио болов лээ. Трипл трио болов. Сабали яриад тэр яг нэг 3 баваа. Яа хай тэр шиг зүгээр. Тэр ингэ сууч үзээ. Окей. Сонирхолтой хөвгөлтэйсэн баха. Тий, дуусаад яг битүүрийн таамаг маань ингээд үнэн байгаа гоё тааруул таарчаасаа тий. Одоо нөө ярьснаа мартчихвээ одоо тэмдэглээ. Тэгээ дараа нэр хиний хинтэй гэлээ мартсан байж байгаа. За. Окей. За дараагийн нуур уулзъя. Баяртай. Лайк дараарай. Лайк. Коммент. Гол юм. Instagram.
Инстаграм. Окей. За баяртай. Bye.